За сайн бацхан телевиз үзэгчдээ Яяг хангахын нэвтрүүлгийн шинэ дугаарыг хэлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийнхээ дугаараар та бидний биед гараад идэг олон төрлийн өөрчлөлт өвчлөлүүдийг хэрхэн яаж амгааж болох вэ? Энэ талын яг хэрэгтэй чухал мэдээллүүдийг өгөхөд бэлэн болсон байгаа шүү. За хамгийн ихний мэдээлэл гэх юм бол ковид тусаагүй хүн гэж ер нь бол монголчуудын дунд маш ховор болсон. За 100-ны 60% нь бол найдвартай туссан байна. Тэгэхээр яг энэ үед ковидын дараах синдром гэдэг зүйл олон хүмүүст ажиглагдаад байгаа. Тэгэхээр яг энэ талын тархи мандах гэдэг синдромын талаар өнөөдөр мэдрэлийн хэмж тэр дундаа улсын 1-р төвийн эмнэлгийн мэдрэлийн төвийн эрхлэгч инх сайхан хүрэлцэж ирж яагаад энэ тархи мандах гэдэг энэ синдром хүмүүст их илрээд байгаа юм бэ те? Энийг хэрхэн яаж бас эмчилж болох вэ? Энэ талын хэрэгтэй мэдээлэл өгөхөд бас бэлэн болсон байна. Тархи мандах хам шинж гэдэг нь бол brain fog syndrome гэх ковидын дараа бас олон тоотой илэрч байгаа нэг хам шинжийг томьёолсон томьёолтой. За дараагийн мэдээлэл бол Next Generation Health компанийн та бүхэндээ глюкозамин гэдэг буюу та бидний настай болоод ирж байгаа хүмүүсүүдийн ялангуяа өвдөг үеэр нь их шархирж өвддөг. За өвдөгний үе зарим нэг нь бүр солиулах хэмжээнд хүртэл хүндэрдэг. Тэгэхээр энэ хүн өвчлөөс урьдчилан сэргийлэх хийгээд өвдсөн байгаа бол хэрхэн яаж бас Японы алдартай бүтээгдэхүүнээр бас эмчилж болох вэ те? Энэ талын хэрэгтэй мэдээлэл өнөөдөр өгөхөд бас бэлэн болсон байна. Үзүү, нууруу, тэр битгийхэл, гавал, яс, ахар сүүл гэд бүгд энэ үе мөчний өрөвсөл гэдэг. За дараагийн хэрэгтэй мэдээллийг бол Сахир төмөр компани эмч төлөөлөгч та бүхэнд өгөх гэж байна. Энэ нь юу вэ гэхээр гепатит, элгэний Б вирус. За хамгийн их монголчуудын хувьд бас нэлээд их тоог авч эцэс төгсгөл нь бол хавдраар төгсдөг энэ хүү гайтай өвчнийг хэрхэн яаж бид нар бага дээр нь эмчилж болох бай те. Энэ талыг маш ойлгомжтойгоор зургийн хэлбэрээр өнөөдөр эмч мэн та бүхэнд үзэж байгаа ингээ проживенчийн ярих ярианд анхаарлаа хандуулаарай гэдгийг хэлээ. Яа ив те. Эсвэл ингээл хоолунд нь юу шингэхэ болвол цанхаагаал эрэнгүүд яав ирэнгүүд вирус те байна. Вирусын халдвар идэвчсэн байна. За дараагийн мэдээллийг бол мэдээж хэрэг 7 хоног болгон та бүхний эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө хүргэдэг Монгол Фарм компанийн шинээр орж ирээд 1-2 хоног болж байгаа дэлхийн алдартай Швейцарын омега-1 талаарх мэдээллийг өгөх гэж байна. Тэгэхээр ийм шинэ омега-1 чухамхүү 3, 6, 9 юугаараа бас ялгаатай байдаг. За дэлхийн стандартад нийцсэн энэхүү Швейцарын омега хэрэглэхдээ ямар төрлийн өвчлөлтөй хүмүүс хэрэглэж болох юм бэ те? Энэ талын хэрэгтэй мэдээллүүдийг өнөөдөр өгөхөд бэлэн болсон байна. Омега 3-аас гадна 6, 9 6 бүр сайн юм байна гэсэн ойлголт яриад байна. Тэгэхээр омега 3 гэж дангаараа байдаг. Нэмэлтээр омега 3, 6, 9 гэж бас найрлагатай байдаг. За эдгээрийг үзүүлэн мэдээж хэрэг хамт байснаар дэлгэрэнгүй мэдээллийг аваад олон ойр тойрныхондоо бас өвчлөөс урьдчилан сэргийлэх боломжийг та бас нээн шүү. Тийм учраас нэвтрүүлэгтээ хамтаагаарай гэдгийг хэлмээр байна. Одоо харин зөвлөгөөний болон эхлэхэд бэлэн болсон байна. Ингээ эхнийхэн зөвлөгөөг хүлээн авна. Сайн байцгаана уу их мөндөд үзэгчтэй. Өнөөдрийн мэнд хүргэе. За тэгэхээр сүүлийн 2 жилийн хугацаанд COVID-19-ийн энэ их вирусын хүнд өвчний үед бол хүний организмын бүхэл зүйлд өөрчлөлт орж байна. Үүний нэг нь манай нүдний салбарт харааны эрүүл ахуйн дэглэм алдагдах, ялангуяа компьютер болоод дэлгэцийн хамааралтай өөрчлөлт нүдэнд үүсэх нь айгүйх болж байна. За энэ яагаад үүсэж байна вэ гэхээр бага насны хүүхэд голдуу гэрте байгаа, сургууль цэцэрлэгийн бүх үйл ажиллагаа цахимаар гэрээс явагдаж байгаа энэ тохиолдолд бол ерөнхийдөө хүүхдийн хараа хамгаалах, эрүүл ахуйн дэглэм, хүүхдэд гэлтгүү бас том хүмүүсийн харааны эрүүл ахуйн дэглэм айгүйх алдагдаж байна. Үүний нэг жишээ сүүлийн 2 жилийн хугацаанд хийгдэж байгаа нүдний үзэлтэг дээр маш их тодорхой байна. За миний үзэж уншсанаар бол 17 онд гэхэд 2.4 сая хүн гар утас хэрэглэдэг байсан. 21 оны 8 сарын үзүүлэлтээр бол Монголд 3.4 сая хүн гар утас хэрэглэдэг гэсэн тооцоо гарсан байна. Энэ юу гэхээр хүнд маш их ойрын зайд дэлгэцийн хамааралтай үйл ажиллагаа айгүйх явагддаг болжээ. Их олон хүмүүс хүн болгон гар утасны хэрэглээтэй болжээ гэдгийг илэрхийлж байна. Тэгэхээр гар утас компьютерийн дэлгэц гэдэг маань ерөнхийдөө хүний харааны эрүүл ахуйд маш их өөрчлөлт өгдөг. Хүн ерөнхийдөө хэвийн үйл ажиллагаа явуулаад хоорондоо харилцан ярилцлага хийгээд сууж авах үед бол хүний зовх ойролцоогоор нүдний анивчаа бол нэг 13-аас 15 удаа 1 минутанд хэвийн анивчаа хийж явах ёстой. Гэтэл энэ телевизэр компьютерийн үйл ажиллагаанаас хамаарат нөгөө зүйлд анхаарлаа хандуулаад ирэхээр анивчааны маань 50-60% нь байхгүй болдог. Үүнтэй холбоотойгоор нэгдүгээр нүд хуурайших,
нүд ядрах, нүд өвдөх гэх мэтчлэн компьютер дэлгэцийн хамааралтай өөрчлөлтүүд эхэлж байна. Нөгөө талаас харах зай маань маш ойрхон байдаг учраас харааны асуудал ялангуяа бага насны хүүхдүүд маш их үүсэж байна. Тийм учраас энэ дэлгэц компьютерийн асуудлыг эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн ойлгуулж хэлэх. Ялангуяа 0-оос 1 насны хүртэлх хүүхдүүд бол дэлгэцийг үзүүлэхгүй байх. 1-ээс 3 хүртэлх насны хүүхдүүдэд дэлгэц өдөрт 1 цагаар үзүүлэх. 6 хүртэлх насны хүүхд 2 цаг, 6-аас дээш насны хүүхдүүдийг тодорхой заалтын дагуу телевизэр, компьютерийг үзүүлэхийг ер нь дэлхийн нийтээс зөвлөдгөө. За тийм учраас энэ хүүхдүүдийнхээ харааг, өөрсдийнхээ харааг зөв зүйтэй, эрүүл ахуйн дэглэмд байлгахын тулд нэгдүгээр суухаас эхсүүлээд ямар зайд суух уу? Хүүхдийн компьютер гэхэд гар нь хүрэхэр хэмжээнд уртын хэмжээ, дэлгэцийн хэмжээ болохоор нүднээс доош түвшинд сууж хүүхдийг компьютер дээр суулгах. Гар утас компьютерийн хэрэглээг ерөөсөө өдөрт нэг удаа үзэхэд 20 минут. 20 минутын дараа нүдээ цавчих, амраах үйлдэл хийх. Үүний дараа дахин үзэх гэх мэтчлэн дасгалыг та бүхэн өөр хүүхдүүдтэй сайн хийж өгч зөвлөх хэрэгтэй байна. Эцэг эхчүүд маань гэртээ хүртэл хүүхдээ харж ах үед өөрсдөө нэгдүгürt ажил маань бас онлайн систем шилжээд явагдаж байхын үед эцэг эхчүүд өөрсдийнх нь нэгдүгürt ажлын байдал, хоёрдугаарт амьдралынхаа хэв маягаас хамаарат хүүхд одоо шууд утас авахд бол ямар нэгэн байдлаар төвөгшөөхгүйгээр хүүхдэд утсаа өгдөг. Хоёрдугаарт хүүхдийн уйлж байгаа, утас нэгж байгаа байдлаас өөрсдөө төвөгшөөсөндөө утсаа өгдөг. Энэ байдлыг бол ерөөсөө эцэг эхчүүд хийхгүй байсан хамаагүй дөрөдөг. Хүүхдийн дэлгэцийн хамааралтай өөрчлөлтүүд юу хүүхдэд айгүйх ажиглагддаг гэхээр нэгдүгээрт нь удаан хугацаанд компьютер гар утас харснаас болоод нойр алдагдах шинж тэмдэг эхэлнэ. Хоёрдугаарт нь болохоор байнга нүдээ нухлана. Гуравдугаарт нь нүд ядрах, толгоо өвдөх гэх мэтчлэн шинж тэмдгүүд хүүхдэд бол айгүйх ажиглагддаг. Ийм үед бол эцэг эхчүүд яартаа нүдний эмчт бол номер 1 хугацаанд үзүүлэх шаардлагатай. Өөрсдөө хийж байгаа дэлгэц гар утасны хамааралтай үйлдэлтэй эцэг эхчүүд хамгийн түрүү юуг анхаарах ёстой гэхээр 3-20-ын зарчим гэдэг зарчим үйлчилдэг. 20 минут компьютер гар утас ямар нэгэн байдлаар дэлгэцэж болно. Дараагийн 20 минут юу гэхээр 20 удаа нүдэ анж нээх дасгал. Анж нээх энэ 20 удаа. Дараагийн 20 нь 20 фит газар харах. 20 фит гэдэг нь манайхаар 6 метр хол харах. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хараа муудастыг мэдэхгүй эмчид ирэх тохиолдлууд айгүйх тохиолдож байна сүүлийн үед. Ягаад гэвэл бага насны 2-3 хүүхдүүд нүд нь аниад байна. Юм харахад нүдэндээ цавчиж хараад байна, нүдээ нухаад байна, нүднээс нь нулимс гоожод байна гэх зовиртой хүүхдүүд авчирдаг. Энэ үед хүүхдийн хараа шалгахад нэгдүгээр хүүхдийн хараа айгүйх муудсан байдаг. Хоёрдугаарт нь бол хүүхдэд тодорхой хэмжээгээр нүдэнд хуурайшил үүсэх асуудал айгүйх үүссэн байна. Ийм учраас эцэг эхчүүд хүүхдүүдтэй нүдээ нухах, тайван биш болох, нойрондоо дургу болох, хоолндоо муу болох, байнга дэлгэцийн хамааралтай болж байгаа үед бол анхаарахгүй бол болохгүй болж байна гэдгийг бол энэ үзүүлж байна. Ерөнхийдөө тийм зовир илэрх үед байнга нүдний эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй. Ерөн шилийн газар ороод шууд шилд харуулах гэдэг асуудал бол байж боломгүй байх хэрэгтэй. Энэ нь бол 16 хүртэлх насны бүх хүүхдийг нүдний эмчид ирж тусгаалan үзлэг хийлгэж хараагийн шалгуулах шаардлагатай байдаг. Харааны хувьд залуучууд хараа муутах нь айгүйх ихсэж байна. Энэ нь бол ерөөсөө өглөө босоод хичээлдээ явна, өдөржингөө гар утастай ноцолтно, оролдоно, оройн ирээд телевизэр үзнэ. Гэх мэтчлэнгээр ерөөсөө амрахгүйгээр энэ ойрын зайд дандаа хараа шаардах үйл ажиллагаа хийж байгаа учраас холын хараа муутах асуудал залуучуудад маш их үүсэж байна. За тэгэхээр холын харааг хүн байнга хэвэн байдалд байлгахын тулд яах ёстой гэхээр дэлгэцийн ачааллыг нэгдүгürt буулгах ёстой, хоёрдугаарт сайн унтаж амрах ёстой. Гэтэл залуучууд бол тэхгүйгээр орондоо ороод хүртэл байнга телевизэр гар утасны хамааралтай байгаа нь хараа муудах үндсэн шалтгаан болж байна. Эцэг эхчүүд юу боддог вэ гэхээр хүүхдээ харааг нь муу байсан ч гэсэн том болоод бид нар лазер эмчилгээ хийлгээд харааг нь сайжруулчихна гэж боддог. Энэ бол бас тийм ойлголт биш. Энэ хараа муудалтын цааталд маш их хүндрэл явагдаж идэг нүдэнд. Тийм учраас эцэг эхчүүд багаас нь нүдний эмчид байнга хянуулж үзүүлж байхгүй бол
Харааны муудалт гэдэг маань амьдрал нийгмийн үйл ажиллагаанд оролцоход хамгийн төвөгтэй үйл ажиллагааны нэг нь болж эхэлдэг учраас эцэг эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй гэж зөвлөх хэрэгтэй байна. За ийм учраас хараа муудаж байгаа хүүхдүүдтэй болоод өөрсдөө гэртээ тогтмол хийж занших харааны дасгалыг та бүхэндээ илгээе. Тэгээд та бүхэндээ эрүүл тунгалаг мэлмитэй байх ерөөлийг төвшүүлье. Хүүхдийн хөгжил гэж юу вэ? Хүүхдийн насны онцлогоос хамааран бие бэлдэр танин мэдгүй. Сэтгэл санааны хөгжил нь харилцан адилгүй байдаг. Эдгээр хөгжлүүд нь өөр хоорондоо уялдаа холбоотой юм. Хүүхдийн насны онцлогоос хамааран тэдэнд тавих анхаарал халамж, хүмүүжүүлэх арга барил өөр байна. Энэ бол хулан. Хулан 2 настай. Танин мэдхүйн хөгжлийн хувьд маш олон зүйлийг сонирхож хийхийг хичээдэг боловч биеийн хөгжил нь бүрэн гүйцэд явагдаагүй тул бүдэрч унах, барьж яваа юмаа унгаах зэргээр хүссэн зүйлээ хийж чаддаггүй. Үүнээс болж хулан уурлаж бухимддаг. Аав ээж нь хулангийн хөдөлгөөний чадварыг нь дэмжиж хөгжүүлэхийн тулд бөмбөг, эвлүүлдэг тоглоомоор тоглуулахаас гадна үлгэр ярьж, ном уншиж өгөх, дуу шүлэг зааж хэл ярианы чадварыг нь хөгжүүлдэг. Хулан алдаа гаргахад нь аав ээж нь огтхонч зэмэлдэггүй. Зөв зүйл хийхэд нь магтаж урамшуулдаг. Та хүүхдийнхээ насан тохирсон хүмүүжлийн эрг аргыг ашиглаарай. За одоо харин үзэгч та бүхэндээ яг хэрэгтэй чухал зөвлөгөө хүргэх гэж байна. Энэ нь бол ковидын дараах синдром буюу мэдрэлийн гарахтай тарих мантах гэдэг өвчний талаарх мэдээлэл өгөх гэж байна. Тэгэхээр монголчуудын 60 гаруй хувь нь бол ковидыг бол туссан байгаа. Түүнээс хойш эдгэрсний дараа зарим нэгнийх нь толгой одоо их тогтоолт муутай болчлоо, унтаарж юм санахаа байчлаа, матас санах нь их болчлоо гэл. За тэгэл зарим нэгнийх нь чих шууглаа гэл мэдрэлийн гарахтай олон төрлийн өвчин одоо яриад байгаа. Тэгэхээр энэ өвчин юунаас улбаатай хийгээд яаж хэрхэн эмчлэх үү? Энэ нь өөрөө бас тарих мантах гэдэг ковидын дараах синдром байдаг байна. Тэгэхээр энэ талын яг хэрэгтэй мэдээллийг өнөөдөр инх сайхан эмч өгч чинь ингээд эмчийн ярианд анхаарлаа хандуулна. Улсын 1-р төвийн эмнэлгийн мэдрэлийн төвийн эрхлэгч, ангаах ухааны магистр, Монгол Улсын мэдрэлийн зөвлөх эмч инх сайхан хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн минь төргий. Баярлалаа танд гэсэн. За одоо яг инх сайхан эмч минь ирдэг хамгийн гол зорилго бол одоо хүн болгон шахуул одоо монголчуудын тал хувийн шахуу талаас ч илүүч болчих одоо ковид тусчлаа шүү дээ тий. Тэгэхээр энэ ковидын дараах үлдэц гэдэг зүйлийг одоо хүмүүс их яриад байна л да тий. Янз бүрийн л одоо хам шинжүүд хүн болгоно л одоо янз бүрээр л одоо илэрч гарч ирээд байна. Тэр үтгийн хэлбэр мэдрэлийн төв болоо захих энэ төр гэл тий. За зарим нэгэнд бол хүн юу ч мэдгүй байхад заримд нь бол одоо бүр үнэхээр ачаалтаа хэцүү болчлаа. Ковидоос болоод би юм болчлоо гэдэг зүйлийг яриад байна. Тэгэхээр яг та одоо яг эмчилж гардаж байгаагийн хувьд тий мэдрэлийн тал дээр одоо яг энэ ковидтай холбоотойгоор хүмүүст амьдрал практик дээр ямар өөрчлөлтүүд төлхөө их гараад байна. Энэ талаар манай үзэгчдод бас нэг сайхан ойлголт өгч байгаа. Тэгэхээр зэрэг ковид бол Монгол улс хүмүүний бараг талаар их хувийг хамарлаа л да. Тэгэхээр манай эрүүл мэндийн салбар бол энэ бас хадсгүй амжилттай давлаа. Омикрон хувилбараа жишээ нь одоо эмнэлэгт эмчлүүлжсэн, гэрээр эмчлүүлжсэн эрүүл мэндийн яамны мэдээг харах юм бол өдрийн мэдээ 70 хэдэн мянган хүн одоо ковидоор эмчлүүлжсэн аль бишний эрүүл мэндийн яамны нөгөө мэдэн дээр бол байлаа шүү дээ. Тэгэхээр өдрийн өвчл нь яг 1000 2000 гэж байгаа болох чи яг тэр өдрөө эмнэлэгт эмчлүүлж байгаа нь 10 хэдэн мянга, гэрээр 60 гаруй мянган хүн, нийтдээ 70 гаруй мянган хүн эмчлүүлжсэн. Тэгэхээр энэ болгон өөрөөр хэлбэл хөнгөн хувилбарууд байна, хүн тэнэлбэрүүд байна, янз байна. Тэгэхээр зэрэг ковидын үед бол мэдрэлийн тогтолцооны шинжүүд ер нь хурц үедээ ч их гардаг, хожим үедээ ч их гардаг. Тэгэхээр зэрэг ковид үед бол жишээлбэл илэрч байгаа үндсэн тэргүүлэх 5 шинжийн дотор бол жишээл толгой өвдөлт гэж шинж бол жишээлбэл тэргүүлэх 5 шинжийн дотор орж явж байгаа тийм ээ. За тэгээд монголчууд бас нэг том илрээдээс яг хурц үедээ шинж бол жишээлбэл нойрны өөрчлөлтүүд. Яг надад их ярих юм аа тийм. Нойргүй болдог, гэх мэтийн өөрчлөлтүүд. За тэгээ хүндэрсэн хэлбэрүүдэд бол жишээлбэл мэдрэлийн тогтолцооны хүнд хэлбэрийн өөрчлөлтүүд их гарч байгаа. Ялангуяа эрчин дэмжлэгэнд орсон маш хүнд хүмүүст бол энэ хүмүүсийн 80 гаруй хувьд нь бол мэдрэлийн тогтолцооны хүндрэлүүд гарсан байдаг гэсэн олон улсын судалгаатай. Энэ дотор жишээлбэл 67% нь жишээлбэл
энцефалопати буюу тарих бол одоо олон шалтгааны улмаас гэмтэх ийм юу гарч байгаа. Энэ жишээлбэл энцефалопатийн юу гэхэлэр чинь одоо төгсчийн дутмагшил байна. За дээр нь энэ судасны ханыг маш гэмтээдэг. Эннээс хамааралтай өөрчлөлтүүд байна. За тэгээ энэ вирус нь өөрөө шууд мэдрэлийн тогтолцоо руу нэвтрэн. За тэгээд янз бүрийн юу гэх мэтэр энэ олон шалтгаанаас болоод хүн хэлбэрийн энцефалопати болно, ухаангүй болно, ухаан санаа, сам ууран. За зарим үедээ бол одоо тэр үедээ янз бүрийн одоо хөөрөл төр зүрийн одоо сэтгцийн өөрчлөлтүүд гарах хүртлийн хүндрэлүүд хүн хэлбэрээр явагддаг. За тэгээд зарим тохиолдолд нь яг одоо харуулдуулах тийм ээ, эсвэл мэдрэлийн тархины өрөвсөл, за нугасны өрөвсөл, эсвэл бол зарим захын мэдрэлийн хүн хэлбэрийн өрөвслүүд дараа нь ч юм уу тухайн үедээ ч юм уу тохиолдох хэлбэрүүд байна. Нэр хараа бид нар нэг өөрийн бие дээр нэг зарим хүмүүс нь тулааг болохоор за энэ өвчин чи гайгүй мүү гэж байгаа болохоос биш зарим нэгэнд нь бол ялчгүй гараад байгаа. Тэгээд энийг тарих мандах гэдэг нэг өвчний талаараас нэг хүмүүс яриад байна. Та энэ талаар хэлж өгч одоо яг мандна гэхээр одоо яг юу хэлээд байна? Тарих мандах хам шинж гэдэг нь бол brain fog syndrome гэх ковидын дараа бас олон тоотой илэрж байгаа нэг хам шинжийг томьёолсон томьёолтой. Ерөнхийдөө их олон судалгаагаар жишээлбэл ковидоор өвдөд 100 дахь өдөр гэж үцгэд тийм ээ. Өвдөд эдгэрсний дараа 100 дахь өдөр нэхэд 30 гаруй хувьд нь бол одоо ой тогтоолт буурах. За 30% хувьд нь одоо анхаарал төвлөрөл сулрах. За тэгээ нойрны өөрчлөлт гэх мэтээр өөрөөр хэлбэл энэ ковидын дараа урт удаан хугацаанд үргэлжилж байгаа зовирууд дотор мэдрэлийн зовирууд бол их олон тоогоор явагдаж байгаа. Тэгэхээр энэ тарих мандах буюу brain fog syndrome-ийн үед бол яадаг вэ гэхээр одоо ийм шинжүүд нь өөрөөр хэлбэл юм их мартна, юмд анхаарал төвлөрүүлэх чадвар буурна. За тэгээд одоо тэр хүний ажлын чадвар буурна, ажиллаад байдаг тийм ээ, нөгөөх нь үр дүн гардггүй. За тэгээд амархан ядрамтай болно, нойрны өөрчлөлтүүд, нойр их сэргэг болно. За тэгээд анхаарал сарнимтгай болохоор одоо ойлгоцсон явна гэсэн. Яг тэгж. Уншаад байдаг. Өмнө хурдан ойлгочдөг байсан бол зүйл нь ойлгох болдог ч юм уу. За гэх мэтийн ийм шинжүүд их гарч байгаа. Тэгэхээр чи одоо яг ингээ зарим хүнд нь бол бас ингээ илэрхгүй байна гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ заримд нь илрээд байна гэж. Тэгэхээр энэ ямар хүчин зүйлсийн улмаас яг ингээд тэгэхээр энэ хам шинжийг одоо судлаачид юу гэж үзсэн байна гэсэн нэгдүгüүрт юу гэхээр их олон тооны шинжүүд илэрсэн. Ялангуяа 5-аас дээш шинжүүд илэрсэн тохиолдолд бол энэ brain fog-ийн тарих мандах хам шинж үүсэх боломж илүү байна. Дараа нь бол эмэгтэйчүүдэд бас энэ ковидын дараа бол илүү хэлрээд байна. Дараа нь бол одоо жишээлбэл настай хүмүүс за тэгээ өшөө хүнд одоо хавсарсан хүнд эмэгтэй шиг сахарны диабеттэй ч байдаг юм уу тийм ээ. Бацийн солилцооны янз бүрийн хүндэл эмэгтэй ч юм уу. Ийм хүнд хэлбэр хавсарсан эмэгтэй хүмүүс одоо ковидоор бол тэрний дараа энэ тархины эмний шинжүүд бол илүү илэрч байна гэсэн юм суд. За одоо ингээ нэгэнд ковид тусчлаа гэдэг одоо ихэнх нь туссан байна. Тэгэл ингээ янз бүрийн толгойн одоо тэр таны хилээд олон шинжүүд гараад ирлээ те нөгөө мартаал чихэн шуугаал яг энэ үед одоо яг эмчилгээний одоо ямар аргууд одоо байна. Нөгөө хүмүүс мань бол яг нөгөө эмнэлэгт та хэдтэй хандсан хүмүүс бол ингээ сайхан эмчилүүлээд ингээ гараад ирдэг. Гарч ирсний дараа ч гэсэн тэднэрт бас тодорхой хэмжээс нэг бас эмчилгээ үйлчилгээг үргэлжлүүлэх бие нөхөн сэргийхний хэрэгтэй л байдаг бах те. Тэгэхээр та нэг ерөнхийдөө яг жаахан хүн хэлбэрийн зовиртой хүмүүсүүд бол эмч тандна тийм ээ. За ялангуяа энэ тарих мандах буюу brain fog гэдэг синдром харьцангуй хөнгөвтөр хэлбэрийн шинжүүд байдаг. Тэгэхээр одоо нөгөө нэг юм мартах, юм ойлгох гих мэтийн хөнгөвтөр хэлбэрийн эмч тандчих ихлээр арай хандмааргүй юм шиг гих мэтийн хөнгөвтөр шинжээр илэрдэг. Тэгэхээр энэ тарих мандах хам шинжийн эмчилгээний чинь нэгдүгüүрт юу гэхээр сайн унтаж амрах. Өөрөөр хэлбэл юм гэдэг чинь эмнээс эхлэхээс илүү өөрийнхөө зөв дэглэм журмаар эхэлдэг номтой. Тэгэхээр сайн унтаж амрах хэрэгтэй. Чанартай хоол, зөв хооллох хэрэгтэй. Тэгэхээр зөв хоол гэдэг нь манайхан бас нэг буруу ойлголт байгаа бол би гэж боддог. Зөв хоол гэдэг би юу гэж ойлгодог вэ гэхээр зөв зохистой, орц найрлагатай, нүүрс устай, өөх тостой, уургатай зөв бүтцтэй хоолыг хэлж байгаа болохоос биш ямар нэгэн бүтээгдэхүүний хаснаар зөв хоол болохгүй. Тэр хүн жишээл амтны гаралтай уургач хэрэгтэй. Юуны ургамлын гаралтай уургач хэрэгтэй. Тийм учраас ийм юу их онцгоос анхаарал өөрөөр ямар нэгэн бүтээгдэхүүний хас биш. Зөв найрлагатай дэрийгэ багасгаж болно тийм ээ. Гэх мэтээр чанартай хоол хэрэглэх. За тэгээд дасгал
сайн дасгалыг агаар салхинд явах гэх мэт өөрийнхөө энэ өөрөлдвөл тархиа дөвчүүлэх, биеэ дөвчүүлэх за гих мэт тэгээд гэр орондоо өөрөө хэлбэл аль болох хэрэг уур амьсгал бүрдүүлэх өөрөө ингээ жаахан ядраа ч юм гэхлээр уур уцаалдаг за нөгөөх нь тэгээд хүн гэртээ уур уцаартай ч юм ажил дээр уур уцаартай байгаа даа нөгөө хүмүүс нь хариуд нь уур уцаараар л хариулна шүү дээ уурлаад байгаа хүнд одоо хизээч энийгээд чимийн хөөрхөн шүү гэж хэлэх хүн бас хэцүүхэн л байна за одоо нөхөр мөхөр нь хэлэх л ахaltaа тий тэгтэл төвхтэй тийм учраас өөрөөр хэлбэл ийм байдлыг өөрөө их анзаарах хэрэгтэй дараагийн хэрэгэлдэг олон бодисуудын дунд үл юу гэхээр гинко биологийн төрлийн бэлтгэлүүдийг бол яг үнэ энэ чинь айгүй одоо ингээ та хоёр урд байна л да Гинко биолог олон төрлөөр л одоо манай яг зах зээл дээр гараад ирсэн юм байна те. Энэ имийг одоо яг хэрэглэхийн аж тус нь одоо яг юу вэ нэ? Таны хэлээд байгаа тэр түрүүний тэр тарих манддаг өвчнөд бол гой сайн үгүй юу те. Тэгээ ер нь бол гинко биолог өөрийнх нь үндсэн үйлдэл юу гэхээр мэдрэлийн эсийг хамгаалах за тэгээ мэдрэлийн эсийн үйл ажиллагааг сайжруулдаг. Энэ бол гинко биологийн тухай маш олон жилийн судалгаа байдаг. Энэ бол ганц одоо манай хойд төршийн улсуудаас гадна барууны орнууд Америкт их өндөр түвшний маш олон судалгаанууд байдаг. Энэ өндөр судалгаануудаар юу гэж гардаг вэ гэхээр жишээлбэл Альцгеймер гэдэг одоо биднээс мэдэн шүү дээ жишээл цемертэй хүмүүстээр хийсэн судалгаагаар жишээлбэл гинко биологийн бэлтгэлийг 6 сараас доошгүй хэрэглэсэн судалгаанууд байна. Зарим нь жишээлбэл 24-7 хоног за тэгээ 52-7 хоног ч юм уу 12-7 хоног гэх мэт хэрэглэсэн судалгаанууд дээр юу байна гэхээр энэ хэрэглэхэд бол өөрөөр хэлбэл огт хэрэглээгүй хүмүүстэй харьцуулахад таны мэдхгүй одоо таны мэдхгүй үйл ажиллагааг бол янз бүрийн сорилоор үнэлдэг шүү дээ. Жишээлбэл Адаско гэдэг бол Альцгеймерийн үеийг үнэлдэг үнэлгээний оноо 24-7 хоногийн дараа дүгнэх жишээл 4 оноогоор дэвшилсэн байг гэдэг ч юм бол. За явцсан өөрөөр хэлбэл тэр гүнзгийр тань мэдгүй алдагдлын гүнзгийр хурд нь удаашарсан байна гэх мэтийн өндөр түвшний судлаа жаама гэх мэтийн дэлхийн одоо өндөр түвшний одоо сэтгүүлүүдэд нийтлэгдсэн байдаг. Хоёр дахь том үйлдэл нь ихлээр судасны тогтолцоонд их сайн нөлөөлдөг юм. Ялангуяа капилляр нөгөө нэг юм жижиг судасны тогтолцоонд нь бичил эргэлтийн хэсэг сайжруулдаг учраас тэр одоо шүүлбэл тарих бусад эргэтэн тогтолцооны ганц тарих гэлтгүүгээр нөлөөлдөг. Тийм учраас ер нь бол энэ Brain fog синдромын үед зөвлөдөг юмнуудын дотор одоо биологичлийн 2 дугаар 1-2-т ч юм орж явах жишээтэй байдаг. Ер нь тэгвэл одоо яг ингээд нэг ковид тусаад эдгэрсэн гэж байгаа хүмүүс ер нь бүр бараг жил торлогоо дараалаад энэ билобилийг хэрэгжилж ивэл их зөв юм биш үү гэж. Тий. Ер нь бол билобил бол ерөнхийдөө бол бас сонголттой тунтай тийм 40 80 120 их. Одоо энэ бидний удаага одоо энэ киркагийн хшээлхэд ямар тунтай байна? Энэ одоо хамгийн өндөр тунтай интенс нэгэд энэ бол 120 мг-тай байна л да. Тэг ер нь бол хамгийн анх манай Монгол миний мэдхийл 40 мг-тай анх орж иржсэн. Дараа нь за форте мортен орж иржсэн. Тэгэхээр ингээд ерөнхийдөө билобил бол юу гэхээр Европын стандартын дагуу хийгддэг. За тэгээд стандартчилсан хандамлаас одоо хуурайшуулж бэлддэг. Стандартчилсан ханд гэдэг маань өөрөөр хэлбэл тэр нэгж бүтээгдэхүүн доторх юм яг таг өөрөөр хэлбэл тэр яг хэмжээндээ заасан буюу байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг стандартчлаагүй ханд гэдэг маань өөрөөр хэлбэл заримд нь их заримд нь багч байдаг юм уу байх боломжтой л гэсэн үг л дээ. Тэгээ энэ бол олон улсын түвшний их олон улсуудын эмийн холбооны шаардлагыг одоо Америк, Их Британи, Европын холбоо гэх мэтийн Япон гэх мэтийн олон улсын эмийн холбооны одоо шаардлага хангасан ийм бүтээгдэхүүн байдаг. Хамгийн их оптимальны хэрэгжилж болмоор одоо шилбэл тун юу гэдэг вэ гэхээр одоо хоногт 200 газ дээш миллиграм буюу 240 миллиграмыг хэрэглүүлэх таатай юм аа. Тэгэхээр чи одоо энэс чинь одоо энэ нэг капсулд нь 120 орцсон гэсэн үг. 120 гэсэн үг. Тэгэхээр өдөрт 2-ыг уугаад ерөнхийдөө 3 сараас доошгүй уул их сайн үр дүнтэй гэж байна. Та одоо жишээлбэл одоо яг жинхэнэ гардаж имжилж байгаа хүн одоо тэгээ яг өвчтнүүдэн үүнийг ингээ хэрэглүүлэхээр юм хэр их хурдан тиймээ сайжрлыг авч байгаа юм ажиллагдах юм. Ганц энэ ковид биш л дээ. Ерөнхийдөө ялангуяа тархины судасны хатуурал байна. Ерөнхийдөө дастай хүмүүс мартхан намархан болдог, судасны өөрчлөлтүүд их гардаг. За зарим таны мэдгүй алдагдал өгдөг нэг үгүүд байна. За тэгээд бас энэ чих шууг сонсгол буурах гэх мэтийн
Энэ өөрчлөлтүүдэд бол ерөнхийдөө гинкобилобагийн төрлийн бүтээгдэхүүн буюу билобил ерөнхийдөө зөвлөдөг. Тийм учраас ерөнхийдөө хүн бас ихтгэл үнэмшил төрөх ёстой. За ерөнхийдөө бол 3 сараар зөвлөх нь зүйтэй. 100 бас ургамлын гаралтай байна уу да. Энд ч одоо яг өөрийнх нь бүтээгдэхүүн. Тийм ер нь бол билобилийг гинкобилобагийн модноос гаргаж авдаг. Гинкобилоба гэж мод нь бол үндсэндээ Хятад, Солонгос, Япон гэж ер нь орны орнуудад их ургадаг. Тэгээ энэ бол ерөнхийдөө их урт настай моднууд. Жишээл хамгийн өндөр настай гинкобилобагийн мод чинь Хятадын нэг одоо буддын сүмд гүнио жилийн модд байдаг Хятадын буддын сүм 1400 жилийн настай гинкобилобагийн мод байдаг. Тэгээ ер нь бол гинкобилоба нь өөрөө нэгдүгээр одоо юм аюухан хоёрдугаар дээр үеэсээ ер нь бас хайр бэлэгдэл болгож яадаг. Тийм одоо Европын орнууд бол ийм соёлд бас орцсон байдаг. Германы бас алдартай Гётегийн зохиолч байдаг тийм ээ. Гётегийн зохиолч бас хайрын гинкобилобагийн бүр шилжүүлэг байдаг. Тэгэхээр энэ бол одоо их олон жил судлагдсан бүтээгдэхүүн. Энэ бол өөрөөр хэлбэл ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн өөрөөр хэлбэл бүх өвчин заалттай ч юм уу бүх юм нь сайн байдаг бэлтгэл бол биш. Тэгэхээр тодорхой заалтай юмнуудаа хэрэглэх гэсэн. Жишээлбэл билобилийг өдөрт 2-оор уулаа гэж бодоход нэгийг өглөө нэгийг үдээ сойч юм уу уух хэрэгтэй. Ер нь бол нойрноосоо 5-6 цагийн өмнө ч юм уу 4 цагийн өмнө ч юм уу хэрэглэх нь зүйтэй. Тэгэхгүй бол одоо унтахтайгаа их ойрхон хэрэглэхлээр ерөнхийдөө энэ бол сэргээдэг, одоо оюу ой тогтоол сайжруулдаг, оюун ухааныг дэмждэг, тархийг сэргээдэг бүтээгдэхүүн учраас яг нөгөө хөнгөн нойртой, нойр муутай улсуудын тэрийн улам нэмэх гээд байх магадaltaй. Тэгээд тодорхой хугацаанд хэрэглээд энэ өөрөө одоо шилбэл тархины юунд яагаад ирэхлээр аажимдаа бол нойрон сайжрууллаа. За шууд энэ бүтээгдэхүүн болвол ирэхлээр сэргээх нөлөө нь илүү учраас хэрэглэхдээ бас анзаараад нэг нь өглөө, нэг нь үдээ сойхон ч юм уу тийм ээ 2-3-4 цагийн үед ч юм уу хэрэглэх нь зүйтэй. Одоо ковидын дараах юм илрээд байгаа мэдрэлт гараад байгаа энэ өөрчлөлтийн талаар тэгээд түүнийг бас эмчлэх боломжтой бас бүтээгдэхүүнийхэн талаар бас сайхан мэдээлэл өгсөн. Их сайхан хэмжээтэй баярлалаа. Баярлалаа. Тэгээ ер нь бол хүн өөрөө юмыг эргээр хардаг байх, өөрөө идэгнэ гэсэн итгэл үнэмшилтэй байх. Өөрөөр хэлбэл бүхнийг одоо нөгөө болохгүйнүүдээр, муунуудээр хараад байвал дандаа юм ч муу тийшээ л явна. Тийм учраас өөрийнхөө өвчнийг идэх, өдрөгөөр харах, өөрийнхөө өвчнөд өөрийнхөө сэтгэл зүрхээ тэмцэх ганцхан эми бодисоор биш. Өвчнийхөө эсрэг тэмцэх хэрэгтэй. За баярлалаа танд. За баярлалаа. За тэгэхээр дараагийн эмч хүрэлцэн ирсэн Цахиур Төмөр компани эмч Пүрвжив байгаа. За энэ өдрийн мэнд хүргэе. За танд ч гэсэн үзэгчдээ өдрийн мэндийг хүргэе. За уулзалтаагүй нэлээд удсан байна одоо. Тийм. Өнөөдөр одоо яг дийлэнх монголчуудын дунд одоо ер нь вирусгүй хүн ч гэж бас байхгүй л тэр дундаа дэлгэний асуудалтай. Тэр өнөөдөр Б вирусын талаар тэр тусмаа яг эмчлэгддэггүй тэр нэг хэцүү Б вирусын талаар мэдээлэл өгнө гэж байгаа тийм. Өнөөдөр ерөнхийдөө бол яг Монгол хүн амын дунд одоо илгэний одоо өвчлөлөөр халдвараар бол Монгол одоо дэлхийд нэгт ордог. Яг гепатит вирусынхаа халдвараар бол яг Азиад тэргүүлдэг. Тэгэхээр ер нь бол баг 20 хүн дотор нэг нь одоо Б вирусын халдвартай. Гэхдээ насанд хүрчдэг юм гэж үздэг. Халдвартай гэж үздэг. За тэгээд энэ Б вирусын халдвар дотроосоо одоо 3 хүн тутмын нэг нь одоо Б вирусын халдвартай хүмүүсийн 3 хүн тутмын нэг нь хатвар болдог. Хатвар дотроосоо 2 хүн тутмын нэг нь хавдраад асуурах эрсдэл бий болдог байхгүй. Тэгэхээр нэлээд өндөр. Тэгэхээр ялангуяа монголчуудын хувьд бол Б вирусын халдвар С гепатит буюу одоо илгэний үрвслийн одоо дотроосоо энэ вирусын халдвар аягүй өндөр байдаг. Тэгэхээр өнөөдөр би яг нөгөө Б яг хүмүүстэй вирус гэж яг яаж нөлөөлөд байгаа юм те нэлээд дотроо яаж нөлөөлөд байгааг ингээд самбар дээр зурж үзвэл тэгэж тэгэхгүй болохоор манайхан чи хатуурлын одоо сироз олчлаа гэх нь одоо юу болоод байгаа ингээл нэг төдийлэн сайн мэдгүй хатуурлага хэлэхдээ за өөхлөл гэж ингээл тэгэл тоохгүй хайчаа яваад байдаг л да тий. За одоо зургийн хичээлтэй их муу байсан байгаа. Хүнээ зурж байгаа. Би босоо тэгэхгүй чинь дэшээ үйлж харах чи хэцүү юм байна. За энэ ингээд одоо хүний ерөнхийдөө бол арамигийн зурчаа байлаа те. За ингээд хүн байна. За энэ одоо амнаасаа ингээд одоо энэ бол уушиг те. Нэг юм хэрэгтэй уушиг бол юм байдаг. Энэ дотор одоо хүмүүсийн мэддэг өрц гэдэг зүйл бий боллоо.
Хэвлэлийн хүнд. За хэвлэлийн хүндийн яг өрцний доохонд талд одоо өрцөнд наалтаж байрлдаг бол ингээд илэгтэй. За хүмүүс бол илгээ олол нэг юу хэлбэр төрстэйг нь бол сайн мэдээд идэг шүү дээ. Нэг ийм хэлбэр төрстэй байдаг тийм л хэлбэр төрстэй. За тэгэхээр вирус гэдэг зүйл маань одоо B вирус энэ дотроос би одоо B вирусын талаар ерөнхийдөө бол яриа. За вирус нь бол өөрөө жоохон онцлог. Хүмүүс ерөнхийдөө бол нөгөө тариа байдгүй, вакцин байдаг гэдгийг нь илүү сайн мэдээд байдаг шүү дээ, тий. За B вирус нь бол туссан хүнийхээ 90% нь бол B эдгэрдэг. За ингэж яаж ингэж тусч ийнэ гэхээр тусан бүтээгдэхүүн одоо зарим төсөл би шүдийн онцлуулаад B вирустэй болсон, C вирустэй болсон гэж ярьдаг шүү дээ, тий. Тэгэхээр тэр хэрэгжилж байгаа баг чинь өмнө B вирустэй хүнд хэрэгжилчээд танд хэрэглэхээр таны одоо шүд бол нөгөө цус, тий. Энэ одоо хэсэгтэй харьцдаг учраас ингээд халдварлах нь. Тусан бүтээгдэхүүнээр нэгт халдварлах нь байна. Тэгээд биологийн шингэн буюу одоо таны одоо бэлгийн хамдарч юм уу тэр чи одоо B вирустэй байвал танд халдах магадлал байдаг. За ингээд нөгөө биологийн шингэнээр ингээд одоо хүртдэг. Тэгэхээр тусан дотор бас шүд мөднөөс халаараа цус сэлбэл мөлбөл гэдэг янз бүрийн юмнууд байгаа л да. Мис цэцэлтийн одоо дараах маргач гэсэн юм уу. Ер нь одоо эмчээсээ нөгөө айлтгүйгээр шууд та энэ яг нэг удаагийнх мөн үү? Урд нь хэрэглээгүй биз гэдгийг асуух хэрэгтэй байхгүй. Тэгэхээр монголчууд айгүйх нөгөө тийм нэрлэхүү. За одоо энэ хэрэглээгүй л элгүүдээр тэгсэн хэрнээ дотор айдстай тий. Яг зөв. Тэгээд нөгөө дээр үед нэг сайхан нөгөө юу яадаг? Шиприс буцалгаж хэрэгэлдэг байсны гороор ер нь бол аюул вирустэй хүмүүс байгаа шүү дээ. За тэгээд туссан хүнийхээ 10 хүн одоо туслаа гэхэд 90 хүн идэх 90% нь буюу 9 хүний идэх чинь би вирус чи өөрөө нөгөө ямар шинж тэмдэг гарахгүй баг зэргийн бүлгэрээд булчин өвдөд халраа тухайн хүн нөгөө өөрийгөө ядарсан гэж бодчиход вирусын хатар байж болдог. За ингээд нөгөө тэгтээ булчин өвдсөн болгоныг вирусын хатар гэдэг байхгүй л тий. За тэгэхээр 10% нь өвчлөлдөг, архаг хэлбэрчилждэг. За архаг хэлбэр гэдгийг бид нар юу гэж авч үзэж байна гэхээр нөгөө хүн B вирусын халдвар авчаад 6 сараас дээш хугацаагаар тухайн өвчнөр өвчлөлчгийг ер нь бол одоо архаг халдвар гэж нэрлэдэг. За энэ 6 сар дотор юу болдог вэ гэхээр тухайн хүн манд вакцин нөгөө вирусынхаа эсрэг өөрийнхөө тахлагаар тэмцэж идэг. За тэгээд зарим нь эдгэрээ, зарим нь ингээд архаг хэлбэр шилжчихдэг байна. За ингээд энэ 10 хүн тутамд нь ер нь бол эхний нэг 10 жил дотор бол ямар ч одоо цавралрахгүй. Ердөөс ямар ч цавралрахгүй. Ингээл тухайн хүн яваал амьдралынхаа туш ингээл яваал юм. Тэгжсэн гинт нөгөө тухайн хүн маш их ядраад, тамирдаад одоо нэг 40 гараал юм уу 50 төхөд ирэхээр айгүй их ядартай тамирдаад ирэнгүүт нөгөө яав ив тий эсвэл ингээл нөгөө хоолунд нь юу шингэхэ болол цанхаагаал ирэнгүүт яав ивэнгүүт вирустэй байна. Вирусын халдвар идэвчсэн байна гэж гарч ирдэг. За тэгэхээр B вирус маань өөрөө их онцлог юу вирус л дээ. C вирусээс ханиадны вирусээс 5 дахин жижиг. C вирусээсээ 3 дахин жижиг. Тэгээ ер нь бол риновирус гэдэг ер нь риновирус өөрөө их аюу жижигхэн вирус ахгүй. Тэр вирусээс интерээсээ бол 3 дахин жижиг. Маш жижигхэн бүтэцтэй. ДНХ агуулсан B вирус маань. Одоо тухайлбал эмчилгээний залт малт юм дээр хэд чинь Б-гийн одоо эмчилгээ бүр их төвөгтэй байдаг гэж яриад. Тий, ийм жижигхэн вирус байдаг. Нэгт тэр нь өөрөө эмчлэгдэх механизмд аюу хэцүү нөө одоо тэрнээс нь гадаргуу уургийг түж авах тэр нь аюу эдрэхтэй болгодог. Нэгт хоёрт ДНХ агуулсан вирус ахгүй юу? За одоо тэгэхээр би тайлбарлаад өгье. За ер нь бол ийм илэг байгаа. Илэг маань өөрөө дотроо хэдэн зуун мянган эстэй 150 сая хүртэлх одоо эсийг агуулж идэг. Ийм ихтэй баггүй юу? Агуулж идэг. За тэгтэл нөгөө вирус маань нэг эс дотор ордог. Энэ B вирус маань нэг эс дотор ордог. Энэ дотор нэг ширхэг эс оронгуудаа өөрийгөө хэдэн зуун мянган сая болгодог. За доороо чинь ингээд 100 сая маяг ч юм уу те хэдэн зуун мянган сая болгодог. Ингээд бүр ингээд хувлаад энэ хүний эсгэж энэ зүйлээр дамжуулаад өөрийгөө хувилдаг байхгүй юу? Тэр их аюултай. Одоо вирус маань одоо гадаргуудаа нөгөө гадаргуу хувцас гэж өөрийнхөө хувцсыг тайлцдаг. Тэр нь боيو HB
HBsAg буюу бид нар энэ гадаргуугийн уургийн заримдаа тоолж авдаг байхгүй юу? Энэ хитрхи хэрэг хувцас тайлж хайсан байна вэ? Энийг нь түүгээд авъя. Тэгэхээр нөгөө хувцас талиад орсон юм чинь энэ чинь дотроо тэр хэмжээний байгаа ах гэдэг шинжилгээг бид нар заримдаа гадаргуугийн уургийг тодорхойлж бие биесийн идэвхжлийг тоолж шинжилгээ гэдэг юм зарим талаараа үздэг. А заримдаа энэ маань энэ хүний эс дотор энэ бие вирус маань хүний эс дотор ороод өөрийгөө хувилахтаа яадаг вэ гэхээр тархлааны эст баригдчихдаг. HB Азгүн баригдчихдаг. Тэгээ ингээ баригдчихдаг. Тэнгүүд өө энэ бие вирус чинь дотор ороод идэвхжээд байж штэ гэдгийг тархлааны эс маань ажиллаад энэний эсрэг ингээд хариу уруул өгч идэг байхгүй юу? Жохон ханаад хүрчээл халуураад ирэхээр реакц өгдөгтэй адилхан тухайн хүнд яг реакц болоод байна. Яг ингээд эвгүй ингээд бүлээгээд халуураад ингээд эвгүй мэдрэмж төрөөд ирдэг байхгүй юу? Тэгэхээр энэ хэсгийг нь бид нар заримдаа тоолж авдаг бас вирусын шинжилгээ маань. Энэ хоёрын дүгнэлтээс таны вирус идэвхжсэн байна. Та одоо ингээд ягараа эмчилгээ эхлэе гэдэг юм би болдог байхгүй юу? Б вирусын эм маань яадаг вэ гэхээр энийг бууруулдаг. Гэхээр нөгөө эмчлээд байна гэсэн үг байхгүй юу? Гадна хувцсыг нь нөгөө эхлээд нэг шинжилгээ хийсэн чинь амар хувцас тоологдсон байна шүү дээ. Тэнгүүт нь тэрийг багсгачихна гэдэгт вирус эмчлээд байгаа байхгүй юу? Заримдаа энэ дотор ороод энэ эсийг ингээд итгэвчээд эс дотор үржээд байгааг нь буулгаж авдаг. Ингэснээр бие вирус маань ингэж хоёр янзаар үйлчлдэг байхгүй юу? Нэг нь эсийг шууд өхүүлж эхэлдэг. Эсийг шууд өхүүлээд ирэхээр нөгөө гатны хувцас тайлж чадахгүй үхээд байна шүү дээ. Нэгт тэгж нөлөөлдөг. Хоёр талаар яаж нөлөөлдөг вэ гэхээр нөгөө эс дотор очиод үржээд байгааг нь бууруулад ирэхээр репликац болж байгааг нь бууруулад ирэхээр юу болдог вэ гэхээр нөгөө эс маань эстэйг адилхан шууд үхээд. Нөгөө хэдэн зуун нэг ширхэг ороод хэдэн сая болж гарахгүйгээр шууд үхээд байна шүү дээ. Ингээд хоёр замаар ер нь бол илгэний бие вирусын эмчилгээ гэдэг юм явагддаг байхгүй юу? Дэлхийн нийтэд байгаа бие вирусын эмчилгээнүүд юу болдог вэ гэхээр хүний өөрийн интерферон буюу өөрийн тархлааны систем. Энд чинь одоо ганцхан имэйл ингээ ангаагаад байхгүй шүү дээ. Ер нь бол ихэнх юмуд хүний өөрийн тархлааг дэмжиж өгчдөг. Тэгээд тархлааг нь дэмжиж өгөхөөр юу болдог вэ? Эсвэл хүний өөрийн тархлаа интерфероны гаднаас нь интерферон гэдэг нь болохоор яг одоо энэ бие вирусын эсрэг одоо тэмцэж байгаа манай талын одоо цэрэг багхгүй юу? Тэрийг нь эсвэл гаднаас нь их хэмжээтэй шууд айрам ингээ цэрэг өгдөг. А эсхим үгүй бол энийг үйлдвэрлэх механизмыг манд дэмжиж өгдөг. Ийм хоёр төрлийн эм дэлхийн нийтэд байдаг байгаа аахгүй юу? Мэдээж эн чинь ингээд очиод эн чинь дайн тулаан болж байгаа юм чинь хүмүүс маань аюу асар их ядардаг. Аюу их хямардаг. Гэтэл нөгөө Б вирус гэдэг юм чинь өөр аюу ухаалаг. Яадаг вэ гэхээр энэ цэрэг яг биднийг ингээд отоод устгаад байна. Эсвэл биднийг шууд алаад байна гэнгүүтээ өөрийнхөө төлөвлөгөөг өөрчилчихдэг. Муугтмал байдалд ордог. Тэгэхээр яадаг вэ гэхээр энэ эсээс ингээ гараа зүхтаагаад байнгут нь өөрийг нь олж ингээ устгаад байнгут юу болсон гэхээр хүний өөрийн энэ гадна талын бүрхүүлийг өөрийнхөө гадна талд хий дээлийг нэмсэд хүний өөрийн одоо өөрийн юм дээлхэнгүүтээ муутчихдаг. Тэнгүүд нөгөө эс чин интерферонж очсон чин яг хүний өөрийнхөө адилхан дээлтэй манай талын цэргийн хувцастай байнгут нь юу болдгоо гэхээр энэ чинь манай талынхан байна гэдэг зүгээр өнгөргөд байгаа. Тэгээ би вирус чин аачмаар итгэвчээ л байна. Тэгэхээр энийг нөгөө интерфероны эмчилгээний тасал үүснэ гэж нэрлэдэг байхгүй. Тасал буюу интерферон эмчилгээ маань тухайн хүнд маань нөлөөлөхгүй болоод эхэлдэг. Тэгэхээр нэгт бол интерферон маань айгүй их реакц өгөх нь нөгөө дайн тулаан болж байгаа учраас реакц өгөх нь хоёрт болохоор юу болдог вэ гэхээр тасал үүсээд нөгөө хүн маань нөлөөлөхгүй болчихдог. Бүгд манай талаар чагнуу тийм болчихдог. Тэгтэл би өнөөдөр ямар юм танилцуулах вэ гэхээр Хямлаг компани Live HP гэдэг юм маань юу болдог вэ гэхээр нэгт энэ хоёр механизмыг хоёуланг нь үйлчлэх буюу эсийн гадна талд байхад ч устгадаг, эсийн дотор орсон ч устгадаг интерфероныг манд дэмжиж өгдөг. Тэгээд нөгөө тасал үүсгэдэг буюу тасал үүсгэхгүй гэдгээр айгуу даваа талтай. Тэгээд ургамлын ийм учраас Live HP маань ургамлын ийм учраас яадаг вэ гэхээр тухайн хүнд реакц өгөх нь айгуу бага байдаг. Нэгсэндээ тий ургамлын гаралтай энэ яг бие вирусыг устгадаг юмыг өнөөдөр би танилцуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ юм маань өөрөө юм ургамлын гаралтай учраас тухайн хүнд маань аюу бага реакц өгдөг. Нөгөө интерферон бие вирусын эмчилгээ хийжсэн хүмүүс мэдэндээ аюу их ядар сүлдээ юу ажил бол биш болдог байхгүй юу? Бүр ажил ятгах бистэ аягаач угааж чадахгүй гэж ярьдаг байхгүй юу?
Яг тэр үед бол реакцийг аюул бага үрцүүлдэг. Тэгэхээр ер нь бол бие вирусын эмчилгээний үед хилээ яваад байж болох нь маш багаар одоо бие вирус маань багаар ингээд идэвхжсэн ч гэсэн ургамлын юм учраас тэр үед нь хилээ явдаг. Зарим ер нь бол ихэнх бие вирусын юмнууд бол их өндөр тунтай их өндөрөөр ингээд бие вирусын реакц үүсэж одоо ихсэж хэрэлдэг бол ливч би бол та яг одоо бие вирустэйгээд онцлогдсон бол уугаад явж байна. Тэгэхээр байнгын багаар байлгах хэрэгтэй байхгүй юу? Тэр бие вирус гэдэг юм хэрвээ бие вирус гэдэг юм чинь итгэвчээл хэдэн саяар үйлдвэр хийтэл явчих юм бол эхний хатар тогтчихдаг. Тэрдээс маш ингээд мэддэхгүй. Эглэг ер нь хүмүүс ер нь мэдэндээ нөгөө юу ирэхтэн дүлээ ирэхтэн гэж хэлдэг шүү дээ тий. Тэгэхээр энэ нөгөө хэдэн зуун мянган эстэй учраас нэг хэс өнөөдөр өгөхгүй танд мэддэхгүй байж болно. Тэгэл энэ нэс чинь ингээд үхсээр ингээд сүултээ эхний хатар гэж хэлдэг байхгүй юу? Хатуул гэж юм хатуул нь хавтарлуу шилжиж байдаг. Тэгэхээр та яг өнөөдөр бие вирустэй гэж онцлогдсон бол ливч би гэж болно. Энд тэгээ ганцхан нөгөө бед юм уу? Цэмэдэг хүмүүсээ дууж болохгүй тий? Ганцхан бед. Ганцхан бед. Тийм учраас хайрцаган дээр ч гэсэндээ бедтэй. Тий. Лив HP гэж бед гэдэг. Ер нь бол яг нөгөө хүмүүс лив 52, лив HP 2 юугаар ялгаатай вэ гэдээ аюул боддог байхгүй юу? Гэтэл лив HP бол яг вирусынхаа эсрэг юм нь лив 52 нь бол элэг хамгаалах юм. За тэгэхээр элэг хамгаалах юмыг лив HP-тэйгээ уух шаардлага гардаг. Яагаад тэгэхээр одоо вирус маань одоо энэ эсийн дотор ч энэ гадна ч энэ эсийн дотор байх юм бол энэ эсийг хүлчдэг байхгүй. Дахлын эс чи өөрөө. Тэнгүүд энэ эс дотор ч маш олон төрлийн зүйл байгаа шүү дээ. Ганцхан вирусээс гадна бидний тэр одоо дотор нэг шингэн бөөм рибосом гэл одоо хүмүүс хэлэх юм бол айгүй төвхтөн олон юмнууд байдаг байхгүй. Ганцхан элэгний ирээс одоо эс дотор агуулдаг бид нар асаат гэдэг зүйлийг хэмжиж аваад элэг гэмтээд байна уугүй судлаад байдаг шүү дээ тий. Тэгтэл энэ алаат асаат маань нэмэгдээд эхэлдэг байхгүй юу? Эс маань их хэмжээр өвхөд эхэлдэг. Тэгэхээр бусад эсүүдээ хамгаалаад энэ вирус орохоос ингэж хамгаалж энд ингэж хуйг бий болгохын тулд лив 52 дахь хэрэглэдэг. Тэгэхээр ингээ хамт хэрэглээ явдаг байхгүй юу? Тэгэхээр хүмүүс ингээд заримдаа ингэдэг байхгүй би бие вирустэй тэгсээ бие вирус нь гайгүй хэрнээсээ миний асаа талаад өндөр байна гэж аягүй их ярьдаг. Гэтэл яа нэг гэхээр таны тэр эс чинь ингээл задраад байгаа байхгүй юу? Задраал дотроос нь ингээд нэг савн дотор ингээд ус бэж илаа тий савны гадагыг хагалчлаа ус асгарна тий ус асгарсан дотор боог ч юм уу янз бүрийн бэж болно шүү дээ тий тэрийг маань бид нар хэмжээд авчиж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт хүмүүс нэг тийм аюулгүй юм шиг ярьдаг. Тэгтэл энэ чинь аюулх аюултай. Асаад илаад их байвал та лив 52 аваа. Би ерөөсөө ливч би уух хэрэгтэй. За тэгээд энэ имийг та өөртөө ойр байгаа бүх юмээ сангаас судалдаж авах боломжтой. Яг дотор 30 ширхэгтэй. За 2 ширхгээр өдөрт 2 удаа уун. Яг идэвхжил ихтэй байвал эмчилгээний хажуугаар уун. Идэвхжлгүй байх юм бол дангаар нь 2 ширхгээр өдөрт 2 удаа. Бид нар бол 6 сар уухыг зөвлөдөг. Яагаад тэгэхээр энэ эмчилгээ маань өөрөө тэр бие вирус маань аюул ухаалаг. Тэгэхээр энийг устгаж бүгднийг одоо ингэж бууруулна гэдэг бол айгүй их хугацаа шаарддаг. Одоо тэгэхээр Б-ийн вакциныг бас үлдсэн хүмүүс маань бас хийх зайлшгүй шаардлагатай тусаагүй бол туссан байгаа бол одоо ийм сайхан мэдээллийг өнөөдөр телевиз үзэгчдэд өгдөг. Пүрүчавда баярлалаа. Үнэхээр одоо тэр ухаантай айхтар Б вирусыг яаж хэрхэн агнах талаар Пүрүчав эмч минь өнөөдөр үнэхээр гайхалтай сайхан мэдээлэл өглөө. Тэгээд одоо тэр агнсныхаа хариуц гэсэндээ эмчилгээг яг энийг тууштай хэрэглүүл та бас эрүүл болох боломж бас өндөр болсон байна шүү те. За тэг баярлалаа. Цаашдын ажилд амжилт төсөө бас магадгүй телевиз үзэж байгаа үзэгчд хандаж хэлэх үгүй тийм ээ. Ямар ч ингээд сурлаад ерөөхдөө бол бие вирус ингээд би ер нь жоохон тайлбарлаад явъя гэж өрнөх бодоод байгаа. Тэгэхээр дараагийн нэвтрүүлэг хийчихсэндээ хүлээгээрэй. За бүгдд маш их баярлалаа. За баярлалаа. За одоо харин та бүхэнд яг хэрэгтэй мэдээлэл өгөх гэж байна. Яагаад вэ гэхээр монголчуудын хувьд жилийн 4 улиралтай учраас за яалтж байхгүй бидний одоо буруу дэглэм, хувцаа бас зөв тохируулаагүйгээс үүдэлтэйгээр хоолоо их өвддөг. За хоолойны ангийн цаашлаа та биднийг одоо маш их хэмжээний өрөвсөл төвчөнд хүргэдэг байх нэ. Тэгэхээр үе мөчний өрөвсөлгээс сүүлийн үед яриад байдаг ялангуяа одоо настайч бол их яриад байдаг болсон хамаг үе мөчөөр янгинж өвдлөө гэдэг энэхүү өвчлөл яг юунаас шалтгаалдаг хийгээд үүнийг хэрхэн яаж эмчилдэг юм бэ те. Энэ талын яг хэрэгтэй мэдээллийг өнөөдөр Next Generation Health компани эмч та бүхэндээ одоо хүргэж өгөх гэж байна. Тэгэхээр магадгүй одоо бас хоолойнд байнга ангинтад байдаг тийм хүмүүс байх юм бол өнөөдөр одоо илүү төлөв анхаарлаа хандуулах зүйтэй ах шүү гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл одоо ирээдүйд та бид өвдөг үе мөчээр нь янгинаад байдаг явж чадахгүй болтлоо хүндрээддэг тэр өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй шүү дээ. Ингээд эмчийнхээ ярианд анхаарлаа хандуулъя. Next Generation Health компани хэмч намун байгаа. За намундаа энэ өдрийн мэнд хүргэе.
Сайн байна уу? Танд ч гэсэн энэ өдрийн минь төргий. За өнөөдөр телевиз үзэгчтэй хоёлаа одоо үе мөчний үрслийн талаар ярина гэж байгаа тийм. Монголчуудын одоо дийлэнх нь л ер нь энэ өвчнийг бас нэг ярьдаг болцсон баг шиг байгаамаа. Яалтч байхгүй. За тэгэл голцоо хөгшин үний өвчин ч гэдэг юм уу бүр сүулдэ даамжраад тийм. Тэгэхээр энэ үе мөчний үрвсэл гэж одоо яг юг хэлээд байт юм бэ? Энэ талаар манай үзэгчдэд ойлголдог гэж. Монгол улсын хэмжээнд 2018 оны хийгдсэн судалгаа байгаа. Энэ судалгаан дээр Монгол хүн 3 хүн тутмын нэг нь үе мөчний өрөвсөлтэй гэж гарсан байгаа. Тэгэхээр энэ үе мөчний өрөвсөлт өвчин маань их газар авч байгаа өвчин байгаа. Үе мөчний өрөвсөлт өвчин гэж юуг хэлэх вэ гэхээр ер нь хүний бие организм нийтдээ 206 ястай гэж үздэг. Энэ яс болон хоорондоо холбогдож явах хэвээр. Энэ яс нь үеэр холбогддог. Энэ 206 ясыг холбохын тулд нийт 190 үе байдаг гэж үздэг байгаа. Тэгэхээр том жижиг хамаагүй энэ 190 одоо үений л үений өрөвсөл гэдэг байгаа юм. Тэгэхээр хүмүүс болохоор ихэвчлэн үений өрөвсөл гэхээр дандаа одоо том үеинүүд тийм ээ. Одоо мөрний үе байна, тохооны үе байна, өвдөгний үе гэж боддог байна. Тэгэхээр хүзүү, нуруу, тэр битгийхэл гавал, яс, ахар сүүл гэд бүгд энэ үе мөчний өрөвсөл гэдэг өвчний ангилалд бас ордог байх нэ. 196 үе байдаг гэхээр чи нэр хүний бие бас их агуу юм а тий. Тэгээд энэ үе маань өөрөө их гүлгэр гадаргуутай мөгөөрсөн эдээс бүтдэг ийм эргэтэн баг. Хүний нэг эргэтэн шүү дээ. Тий. Тэгэхээр энэ үений минь одоо энэ үе минь өөрөө гадуураа бүрхүүлтэй, капсултай, дотроо энэ үеийг хөдлөхийн тулд шингэнтэй байдаг. Тэгэхээр эдгээрийнхаа энэ өрөвслийг ер нь үений өрөвсөл гэж нэрлэдэг байгаа юм. Тэгэхээр энэ үе мөчний одоо яг энэ өрөвсөл үүсэх гол шалтгаан нь юу нөлөөлдөг? Энэ үе мөчний өрөвсөл үүсгэх маш олон шалтгаан байдаг. Энэ нэгт гэвэл бидний сайн мэддэг нөгөө хоолны өвчин, ангин гэж нэрлэдэг тийм ээ. Гүйсэн булчирхайн өрөвсөл байх нь. Хоёрд үений өөрийн гадаад гэмтэл байх нь тийм ээ. Ямар нэг юмнаас унах ч юм уу, халтарч очих ч юм уу, гэхдээ үеэ гэмтэх ч юм уу тий. Энэ тохиолдолд өөрөө үеийнхээ капсулыг гэмтээгээд үений шингэн байхгүй болдог. Тэгэхээр энэ үений гадаад гэмтэл байх нь. За мөн бидний ярьдгаар ясны сэргэжил байх нь, яс ургалт байх нь, жингийн илүүдэл, насжилт эдгээрээс шалтгаалаад энэ үений өрөвсөл маань үүсдэг байх нэ. Энэ шохоожилт гэдэг юм чинь л ерөөсөө үеин дээр ингээл одоо ингээд шохоожилт чинь ингээд одоо бүрхэд хоримтлагдчихж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр мэдээч хэрэг үеийнхаа хөдөлгөөнийг бас алдагдуулна тийм ээ. Энэ дээрх шалтгааны улмаас одоо үе минь өөрөө нэмгэрээд, гэмтээд тэг уян хатан чанараа алдаж өгдөг. Тий. Ингэж уян хатан чанараа алдгаар мэдээч хэрэг хүний үений хөдөлгөөн хязгаарлагдаж өгдөг. Одоо тэнэлэх ч юм уу, нуглах ч юм уу тий. Энэ хөдөлгөөн хязгаарлагдаад үе минь өөрөө өвддөг. Үе өвдөх. Тэгээд үений хөдөлгөөн хязгаарлагдах. Мөн одоо үений одоо эргэн тойрны юм булчингууд татан гарших. Тий. Энэ шинж тэмдгүүдээр энэ үений өрөвсөл маань илэрдэг байх нь байна. Нэрэл олон шалтгаанаас болох юм аа. Дээрээс нь яаж яах нөгөө жилийн эрсдэс дөрвөн улиралтай болохоор бид нар чинь тэгэл нэг дулаалаа хөвжил гинт хүүтэр нь халуун болно. Ингэсээр ад хоолой их амархан өвддөг болчдөг тий. Тэгэхээр энэ хоолойны ангийн үе мөчөнд орлоо гэж бид нар айгүйх ярьдаг. Үе мөчөнд орлоо, зүрхэнд орлоо гэж яриад байдаг тий. Тэгэхээр хоолойны ангийн яаж яваад үе мөчөнд орчдөг юм? Энэ хоолойны өрөвслийг маань А хүрээний цус задлагч бета бүлийн стрептокок гэж бактери үүсгдэг байх нь. Энэ бактери минь өөрөө цуснд бүхэл бүтэн 20-30 хоног амьдрах чадвартай. Цуснд амьдарч байгаа хугацаанд өөрөөсөө хор ялгаруулдаг, антитоксин ялгаруулдаг байх нь. Тэгээд хүмүүс минь ингэдэг штэ хоолоо идээлээ, хоолоо өрөвслээ гэж бодоход за нэг хамгийн ихтэй гэж бодоход 5 хоног орчим л антибиотик эмчилгээ хэрэглэдэг. Энэ антибиотик эмчилгээнд хоолойны эдэн шимэгдээд нөгөө бактери минь гүйцэд устгуугаар цаанаа цусандаа байж байдаг. Тэгээ хоолойны эдээ шимэгдээд нөгөө халууралт багасаа завиралт багасангууд нь эмчилгээгээ орхичдаг байх нь. Ингээл ерөөсөө үе мөчний өрөвсөл үүсэх гол шалтгаан болж байгаа. Хамгийн гол нь тэгээд энэ бета бактери минь стрептокок гэдэг бактери минь яадаг гэхээр одоо мөгөөрсөн идүүдийг бүр ингээд сонгомлоор гэмтээдэг. Тийм айхтар хоруу явцтай бактери байдаг. За хамгийн эхлээд хүний том үеинүүд дээр эхлээд байрлаж эхэлдэг байна. Мөрний үе, өвдөгний үе, тохон үе, буглааны үе гэдэг ч юм уу тийм. Сүүлдээ яадаг вэ гэхээр одоо хурууны юм жижиг үеинүүд дээр хурууны үе, гарын хурууны үе, хөлийн хурууны үе. Сүүлдээ бүр давраад
Зүрхний хавлаг. Өөрөө зүрхний хавлаг минь өөрөө мөгөөрсөд шүү дээ. Зүрхний хавлаг дээр суудаг. Ингээд нөгөө хоолойны ангины гаралтай, одоо хоолойны үрслийн гаралтай, үе мөчний өрөвсөл мөн зүрхний хэр хөвчин маань үүсдэг байна. Ханиа төрхмөө би жоохон даарах эвгүүц элдв жоохон өвчин тус хүйтл ингээд нөгөө ингээд бүх энэ үеинүүдээр ингээ янгинаад байна, өвдөд байна гэсэн хүмүүс их яваад байдаг. Энд чинь одоо нөгөөт чинь даварцсан энэ одоо үеийн дотор чи суудсан байна л гэсэн үг шүү дээ тэр бактери. Яг тэгсэн байна гэсэн. Тэгээ энэ өвчний чи голцсон хүмүүс их залуу биш нэг те настай хүний өвчин гэж голцоо ойлгоод байдаг. Ахмад настай хүмүүс л одоо голцоо энийг хөл гарна өвдлөө өвдөг гэж ойлгоо. Залуу нь ер нь өвддөггүй юм шиг ойлгоод байдаг шүү. 5-аас 10 жилийн өмнө л яг тэгж боддог байсан баг. Энэ өвчин бол ерөөсө бидний хэл дээр өвөө эмээнэр өвчин тийм. Одоо бол харьцангуй залуучсан. Нэг ясандаа бараг залуу хүмүүс бараг тахал маягаар л штэ чимээгүй мэдгэдэггүй те. Залуу хүмүүс чинь үе мөч өвдлөө гэднийг тоодгүй штэ. За бүр их өвдлөө гэхэд нэг өвчин намдах юм уугаал явчихдаг те. Тэгэхээр энэ өвчин бол одоо бол их залууччихсан. Яагаад гэвэл энэ гүйсэн булчираа одоо өрөвслийг мэн аав ээж нар эмээ өвөө нар мэн дандаа дутуу хэмжилдэг. Нэг явсандаа хүүхдээ хорлоод ийн гэсэн үг шүү дээ. Үе мөчний өрөвсөлдөө болоход нь бэлдээд байна гэсэн үг суурь. Тэгэл ерөөсө 15-наас 16-наас хүрээл ирэнгүүт хүүхдүүдийн үе мөч нь өвддөг, үе мөч нь янгинаад эхэлждэг. Дөнгөж 20 гараад ирэнгүүт одоо залуучууд юм зүрх өвддөг. Ийм болдог хан. Тэгэхээр энэ өвчин одоо ерөөсө хөгшин залуу хамааралгүй энэ өвчнөр өвчлөх одоо эрсдэлтэй гэсэн үг. Одоо яаж хэрхэн бид нар урьдчилан сэргийлэх боломжтой юм бэ? Эмчнэр болохоор одоо гэрийн нөхцөл одоо хоолон амаа хүртэл усаар зайл майл ингээд баг градусаар хүйтрүүлчих гэх шиг те ингээд янз бүрийн эмчилгээний арга заагаад байдаг л та. Үе мөчний өрөвслийн үед болохоор мэдээж хэрэг урьдчилан сэргийлэх боломжтой. За хамгийн эхлээд манайх ч өөрсдөө эрс төр зур амьсгалтай дөрөв удиралтай орон маань хувцалтай тохируулж өмсөх хэрэгтэй, дулаахан хувцлах хэрэгтэй хань. За мөн өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй хань. Жингээ барих хэрэгтэй хань. Хоолоо бас давхар зохицуулах хэрэгтэй хань. Мөн глюкозаминыг гаднаас нэмэлтээр авах шаардлагатай. Тэгэхээр глюкозамин гэж яг юу вэ? Глюкозамин гэдэг маань юу вэ гэхээр энэ глюкозамин өөрөө хүний биед байдаг. Хүний биед байхдаа одоо яс, мөгөөрс, шүрмөс тийм ээ. За тэгээд үс, хумс одоо нөгөө зүрхний хавтлагын бүтцэд оролцдог маш хэрэгтэй байц гэсэн үг. Тэгээ энийг ч одоо ямар хүмүүс хэрэглэх вэ? Нөгөө одоо хоолой нь өвдөд байдаг гэл тийм онцтой хүмүүс мэн эхнээс урьдчилан сэргийлж ингээ хэрэглэх юм айлшгүй нөгөө яг ахмад насны хүмүүс мэн үе мөч нь ингээ ангиных үедээ л одоо энэ глюкозаминыг хэрэглэх хэрэгтэй юм болов. Ер нь бол хүний биед өдөртөө 1500 мг орчим глюкозаминыг гаднаас хоол тэжээлээр авчих шаардлагатай. Гэтэл бид өнөөгийн нийгэмд яг глюкозамин хангалттай орсон хоол тэжээл идэж гин үү гэдэг нь бас эргэлзээтэй асуудал тийм ээ. Тэгэхээр энэ глюкозаминыг заавал нэмэлт бүтээгдэхүүнээр авах шаардлагатай болж байгаа. Глюкозаминыг маань байнга хоолоо нүгддэг хүмүүс. Мөн биеийн хүчний ачаалттай байдаг. Биеийн хүчний ачаалт гэхээр ерөөсөө хүнд хүчээр ажил гэж ойлгоод байдаг. Үгүй фитнесээр хичээлдэг залуучууд хүртэл фитнесээр хичээлэхэд үеинүүд дээр бас маш одоо их хэмжээний ачаал өгдөг байна. За мөн одоо ууланд авирдаг хүмүүс тийм ээ. Ууланд авирахад гайгүй хэрнээ уулнаас буцаад буухад илүү ачаалал өгч идэг байна. Одоо энэ спортоор хичээлдэг хүмүүс гэсэн үнийг гэсэндээ тийм ээ. Хэрэглэх хэрэгтэй. За мөн албадмал байрлалд ажил хийдэг хүмүүс. За жишээлбэл тийм ээ хүнд машин механизмын жолооч байнгын суугаа. Тэгэхээр одоо нөгөө нуруунд дээр чинь давхар даралт үсээд байна гэсэн үг тийм ээ. За мөн офисын ажилтнууд худалдагч хүртэл орж болж штэ тийм. Одоо байнгын босон ажил хийдэг тийм ээ. Тэгэхээр нөгөө өвдөгний үе, нурууны үе дээр бас давхар ачаалал өгч байдаг тийм. Энэ хүмүүс маань хэрэглэж болох нь за мөн яг үе мөчний өрөвслөөр өвдөж эхэлж байгаа болон яг үе мөчний өрөвсөл эхэлчихсэн, эмчилгээ эхэлчихсэн хүмүүс хавсраад хэрэглэхэд маш үр дүнтэй байдаг. За энэ бүтээгдэхүүний одоо орчин найрлага нь одоо юу байна вэ? Энэ глюкозамин маань Японы ITM компаниас үйлдвэрлэгдсэн ийм глюкозамин байна. Япон улс маань өөрөө эрүүл мэндийн ийм эмнэлгийн хэрэгсэл мөн эрүүл мэндийн бүтээгдэхүүн мөн хоол хүнсэн дээр яста эрүүл аюулгүй байдлыг сахидаг улс орнороо бүр тэргүүлдэг. За энэ глюкозаминд маань юу агуулгаддаг вэ гэхээр энэ глюкозамин өөрөө орж байгаа. Давхар муурын хумсны ханд гэдэг бүтээгдэхүүн. За мөн акулын мөгөөрс, метилсульфанил метан, гиалураны хүчил, уд модны ханд ийм найрлагатай бүтээгдэхүүн байна. Энэ бүтээгдэхүүн маань ерөөсөө байгалийн гаралтай.
Ингээ бүх юм нөгөө ингээ монголоор ингээ бичсэн болохоор айгүй ойлгомжтой юм байна тий. Глюкозамин гэхээр хондроитин гэдэг бодис орсон уу гэж асуудаг. Ер нь үе мөчний өрөөсөл маань өөрөө маш удаан явагддаг өвчлөл байгаа. Тэгэхээр эмчилгээ ч гэсэн ялгаагүй. Нэг 7 хоног юм уу 14 хоног энэ нэмийг уугаад хайчдаг юм биш. Ер нь үргэлжлэх хугацаа хамгийн багадаа 3 сар байдаг. 3 сараас 6 сарын хугацаанд хэрэглэхэд хондроитин гэдэг бодис орсон байх юм бол энэ хондроитин гэдэг бодис өөрөө хотоодныхаа саст бүрхэлийг маш их цочроож өгдөг. Тийм учраас энэ бүтээгдэхүүндээ хондроитин бодис ороогүй, харин акулын мөгөрсийн ханд гиалураны хүчил хоёрыг нэмэлтээр оруулсан байгаа. Тэгэхээр удаан хугацаанд хэрэглэе гэж бодоход ходоодонд ямар ч гаж нөлөө байхгүй. Үе мөчнийхээ өрөвслийг эдгэх гэж ингээд давхар ходоодоо өрөвсүүлж бол бас хэцүү шүү дээ. Энэ тэгээ өдөрт авах яг хүний норм тун хэмжээ байгаа тийм. Яаж одоо хэрэглэх юм шилбэл өдөрт би нэгийг уухад л ер нь хангалттай гэдэг юм. Ер нь амин дэмүүд чинь голцоо тийм байдаг шүү дээ. Ер нь бол хоол үсээр өдөрт 1500 мг орчим глюкозамин авах шаардлагатай гэж хэлсэн. За энэ глюкозамин актив бүтээгдэхүүн маань өдөртөө болохоор 10 ширхгийг уух хэрэгтэй байдаг. 10 ширхгийг тийм 10 ширхгийг уун гэхээр чи хүмүүс нэг доор нь 10 ширхгийг залгина гэж бодоод байгаа байхгүй. Үгүй өөртөө таатай байдлаар те өглөө 3 өдөр 3 за үлдсэн 4-ийг нь орой гэдэг ч юм уу те. Яг ингээд 10 ширхгийг авахд 1600 мг глюкозаминыг авч байгаа. Тэгэхээр нөгөө авах ёстой хэмжээнээсээ 100 мг бас бидээ илүү авчиж байгаа тийм ээ. Дотроо давхар нөө гиалураны хүчилтэй гэж яасан. Гиалураны хүчил минь өөрөө бидээ усыг их татдаг учраас арсны чиглэг байдал, үе мөчнийхөө чиглэг байдлыг бас маш тогтвортойгоор хангацдаг. Тэгэхээр давхар үе мөчнийхөө өрөвслийг эмчилгээс гадна хөгшөрлөлтөө сэргийлчихэж байгаа. Глюкозамин минь өөрөө яг үе мөчнийхөө бүтцэд нөлөөлөд одоо үе мөчнийхөө одоо эргэн төлчлөлтийг тийм ээ. Одоо баг-багаар идэвхжүүлээд хийж яадаг гэсэн үг. Ер нь бол одоо тэгээд монголчуудын хувьд бол дийлэнх шухал их хоолойн ангиддаг өвчтөе хүмүүс байдаг. Нууц талд олон төрлийн өвчлөл явж идэг болохоор иймэрхүү одоо амин дэмийн бас хэрэгцээтэй зүйлийг бас хэрэгжилж ивэл бас урьдчилан сэргийлэх юм да тий. Тийм, урьдчилан сэргийлэхээр ч хэрэгжилж болчихж байгаа. Эмчилгээний үедээ ч хэрэгжилж болчихж байгаа. Тийм. Хэрх гэдэг нэг айхтар өвчин байдаг ш. Тийм өвчтөе хүмүүс л одоо энэ мөнийг хэрэгжилж болох уу? Хэрх өвчин байна. Бас нөгөө автоиммуны гаралтай тулай гэдэг өвчин байдаг тий. Энэ өвчнүүд үед бүр яг сонгомлоор хэрэглэгддэг болж байгаа. Яагаад гэвэл тэр өвчнүүд үед дандаа мөгөрс идүүд гинцсэн байдаг. Тэгэхээр тэр мөгөрс идийг ерөөсөө л нөхөн төлжүүлдэг ганц бүтээгдэхүүн чинь глюкозамин байна. Хэрэв үнэхээр бүр их хүндэрсэн өвчтэй юм бол бас мэрэгжлийн эмчтэр очиж та бүхэн бас үзүүлж харуулад давхар одоо энэ үнийг нэмэлтээр хэрэглэе гэдэг эмчээсээ зөвшөөрөл заавраас авах хэрэгтэй шүү дээ. Манайхан тэгээ одоо нэг эмийг хэрэглэхлээр одоо тэр дараа маргааш нь сэв хийгээл босоод одоо өвчин зовлонгүй болчих юм шиг боддог. Гэтэл нөгөө олон жилийн одоо үр дүнд бий болсон өвчлөл учраас яалтж байхгүй бас бүтэн сар 2-3 сарыг бас сүлээх шаардлагатай эмчилгээний өвчний өрөвсөл гэдэг нь өөрөө гинт алддаг өвчин биш. Архад явцтай өвчин шүү дээ. Хөгжүүлж байгаа бол одоо акулны мөгөрс гэж яриад идэм байлээ. Тэгэхээр яг тэр хүртэл одоо орсон бас үнэхээр хэрэгтэй хань. Үүнийг тэгээ одоо яг хаагур худалдааж байгаа бай. За глюкозамин актив бүтээгдэхүүнийг маань цахилдаг эмийн сан болон бусад эмийн сангаар худалдаалж байгаа. Тэгэхээр телевиз үзэгчтэй хамгийн гол нь одоо шинэ мэдээлэл болгоныг хүргэхийг зорддог учраас өнөөдөр Японы одоо яг олон хүмүүсийн бас сайшаал талархлыг хүлээж байгаа бүтээгдэхүүний дээжс та бүхэнд бас мэрэгжлийн эмч төлөөлөгч нь одоо тийм ээ та бүхэнд шинэ мэдээлэл өгсөн бахаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээ өнөөдөр миний хувьд ч гэсэндээ үнэхээр одоо хоолоо өвдлөөл гэл бас нэг хаяа хилцэн ийм хүлхээл явж идэг бол одоо төгс төгөлдөр эмчлэхгүй бол нэр бас насны эцэст бас ингээл нэг өвдөг үе мөчийг хаатгаал тэгэл одоо үе мөчийг солиулах хэмжээнд хүртэл хүрж штэ настай ч юм тий. Тэгэхээр тэрхээс өмнө бас урьдчилан сэргийлэх боломж байгаа юм сайхан таатай мэдээлэл өгсөнд баярлалаа. Үргэлжийн залуу ирч хүчийг глюкозамин активгаас аюултай хог хаягдал. COVID-19 халдвараас сэргийлэх хамгийн зөв бөгөөд энгийн арга нь амны хаалт зүүх юм. Гэвч амны хаалтыг буруу хэрэглэх, ингэж ил задгай хаях нь халдварт харах эрсдлийг улам нэмэгдүүлэх аюултай. Учир нь амны хаалтыг хуванцар эд материалаар хийдэг бөгөөд COVID-19 вирус нь хуванцар гадаргуу дээр 72 цаг хүртэл тогтож үлддэг гэдгийг та мэдв. Амны хаалтыг буруу хэрэглэж ил задгай хаях нь COVID-19 халдварт амжих эрсдлийг нэмэгдүүлэхийн зэрэгтэй. Байгаль орчинд ээлгүй хуванцар хог хаягдлагч бас нэмэгдүүлж байна. Тиймээс хэрэгэлсэн амны хаалтаа гадна талд нь гараа хүрэхгүйгээр уяаг нь чихнээсээ сугалж аваад гадна талыг нь дотгош эргүүлэн гэлгар уутанд хийж
аюулгүй болгосны дараа зориулалтын хогийн савнд заавал хаяж хэвшээрэй. Дараа нь заавал гараа угаана. Хэрэгэлсэн амны хаалтаа ил задгай хаяж болохгүй. За өргөж та бүхэндээ яг хэрэгтэй зөвлөгөө өгдөг Монгол Фарм компанийн хүрэлцэн ирсэн байна. Монгол Фарм компани эмч төлөөлөгч Мөнх Цэцэг байгаа. За энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр манай телевиз үзэгчдэд ямар зөвлөгөө одоо хүрэлцэн ирсэн бэ те? За тэгэхээр би өнөөдөр үзэгчдээ омеганы талаар за тэгээ омеганы дотор хэд ангилдгийн хүний биед яг яагаад хэрэгтэй гэдэг талаар за мөн нэмэлтээр хар сармисны талаар дийл хүрэхээр ирсэн. Одоо нэрийн хүн болгон одоо ялангуяа тарих судасны нарийнсалтай болсон асуудалтай бочлоо цусаа шингэлэх хэрэгтэй гэж юу омега ууж юм л та. Тэгээ омега уухта дотроо олон төрөл байдгийг бас төдийлөн мэдэхгүй. Дээрээс нь энэ орц найрлагын хүртэл ямар байх ёстой талаар бас мэдээлэлгүй. Ер нь тэгээд яагаад заавал одоо сүүлийн үед бас омегаг заавал уу гэдэг болчихоо. Урд нь бол бас тоодгүй лсэн чинь тий. За тэгэхээр омеганы талаар ерөнхийдөө бол хүмүүс баг зэрэг ойлголттой болсон тий. Би ялангуяа одоо нэг зүрх судасны өвчтөе хүмүүс чинь омега хэрэглэх хэрэгтэй байна гэдэг ч юм уу тий. Нэг ойлголттой болсон. Гэхдээ яг найрлага нь ямар байвал биднэрт хэрэгтэй юм омега нь хэдэн төрөл байдгийг аль төрлөөс нь сонгож хэрэглүүл биднэрт одоо хэрэгтэй гэдэг юм гэдэг талаар бас төдийлөн мэддэггүй. Омега 3 гэдгийг бол хүмүүс маш сайн мэдж байгаа. За тийм дээрээс нь хэрэглээд яг энэ бэлтгэл байдлаар хэрэглэхэд омега 3-аас гадна 6, 9 6 бүр сайн юм байна гэсэн ойлголт яриад байна. Тэгэхээр омега 3 гэж дангаараа байдаг. Нэмэлтээр омега 3, 6, 9 гэж бас найрлагатай байдаг. Тэгэхээр омегаг яагаад заавал бид нэр хэрэглэх хэрэгтэй юм бэ гэхээр омега нь өөрөө хүний биед ерөөсөө үйлдвэрлэгддэггүй ийм тосны хүчил байдаг. Тийм учраас заавал гаднаас нэмэлтээр одоо хоол тэжээлээсээ ч юм уу хүнсний нэмэлт байдлаар ч юм уу авах хэрэгтэй байдаг. Омегаг яг ямар хоол хүнснээс илүү авах хэрэгтэй вэ гэхээр загас юм уу одоо загасны тосноос. За эсвэл ургамлын гаралтай бүтээгдэхүүн ялангуяа майлангийн үрнээс ч юм уу тийм ээ бид нэр авах хэрэгтэй байдаг. Самар орсон самарны төрлийн бүтээгдэхүүнээс ч юм уу тийм авах хэрэгтэй байдаг. Гэтэл манай Монгол хүмүүс маань загасны хэрэглээ үнэхээр муутай тий. Ялангуяа өдөр тутамдаа бид нар загас хэрэглэх байдаггүй. Омегагоо яг өдөр тутамдаа авах хэрэгтэй шаардлагатай хэмжээгээр авахын тулд бид нар өдөр тутмаар хойш 1-3 загас идэх хэрэгтэй. 3 ширхэг загас идэх хэрэгтэй. Бид нар 1 ширхгийч баг өдөр тутамдаа идэггүй тий. Зарим нэг баяр ёслолын үеэр эсвэл зарим нэг тохиолдолд загас идэх тохиолдол гардаг тий. Ингууд омегагийн хэрэглээ одоо маш муу болоод ирдэг хүмүүс. За тэгээ самар жимсийг хүртэл өдөр тутамдаа бид нар хангалттай хэмжээгээр хэрэглэдэггүй гэдэгтэй холбоотойгоор ялангуяа монгол хүмүүс маань омегаг бол зайлшгүй нэмэлтээр авах хэрэгтэй байна гэдэг хэмжээс гарч байгаа. За тэгэхээр омегагийн дотор 3, 6, 9 байдаг гэж хэлсэн тийм. Яг хүний хэрэглээнд нийцсэн нь болохоор 3, 6, 9 байдаг. За омега 3 нь ургамлын гаралтай эсвэл амтны гаралтайг 2 төрөл гэдэг. За энийг бид нар яг нөгөө омега орсон бүтээгдэхүүний найрлагаас нь харах юм бол ALA, EPA, DHA гэсэн найрлагатай байдаг шүү дээ тийм. Энэ маань яг ийм 3 төрөл байгаа нь нөхгүй юу? ALA гэдэг маань болохоор ургамлын гаралтай гэсэн үг. Ялангуяа майлангийн үрнээс гаргаж авдаг. За харин DPA, DHA, EPA гэдэг маань болохоор загас юм уу загасны тоснос гаргаж авсан омега 3. За энэ EPA, DHA агуулсан омега 3 одоо яг амтны гаралтай омега 3 нь хүний биед бол хамгийн их хэрэгтэй, хамгийн их шимэгдэлт өндөртэй, хамгийн их одоо үр нөлөө өгдөг омега 3-ын төрөл нь гэсэн. Тэгэхээр гадуур зарагдаж байгаа бэлтгэл хэлбэрээр савлагдсан бүх омеганд ерөнхийдөө бол EPA, DHA харьцаа гэж байдаг тийм. Хүмүүс яг ингээд омега 3 авахдаа EPA, DHA гэдэг мөртлөө яг ямар үйлчлэгээтэй юм бэ гэдгийг мэддэггүй мөртлөө энэний харьцааг нь хараад байдаг хэрэгтэй тийм. Гэтэл EPA, DHA хоёрын харьцаа нь ерөөсөө бүх омеганд 4-3 харьцаатай байх хэрэгтэй. EPA-ийн 4, за DHA-ийн 3 харьцаатай байх хэрэгтэй байдаг. Яг энэ харьцаагаа хадгалж явах юм бол хүний биед яг үзүүлэх нөлөөг үзүүлнэ гэсэн үг. За тэгээд дээрэс нь яг тэд ид байх хэрэгтэй гэсэн одоо нэг харьцаа байдаг тийм. Яг хүний одоо омега 3-ын өдөрт авах хэрэгтэй хэмжээ нь бол 500 мг байдаг. За үүн дотроо EPA, DHA нь 4-3 харьцаатай агуулгадж яхад одоо хангалттай гэж үздэг. Тэгэхээр одоо яг энэ омегаг уул танд ямар эерэг өөрчлөлт гарах вэ? За тэгэхээр омега 3 маань хамгийн түрүүлээд хүний зүрхний үйл ажиллагаанд маш их
нөлөө үзүүлдэг. Ялангуяа зүрхний эмчнэр бол омега 3-ыг толгой дараалан зөвлөдөг. Энэ маань ямар учиртай вэ гэхээр хүний цусан дагуулагдж байгаа холестерины түвшнийг бууруулдаг. За хүний судасны одоо уян хатан чанарыг нөхцөлдүүл бүрэлдүүлж өгдөг гэдэг юм тий. Энэ талаасаа хүний зүрх болон цусны эргэлтийн үйл ажиллагаанд маш их нөлөө үзүүлдэг учраас омега 3 тэр тал дээр маш их нөлөө үзүүлдэг. За дээрээс нь үе мөч байна, хүний хараанд хүртэл нөлөөлдөг, тархины сэтгэн бодох үйл ажиллагаанд хүртэл маш их нөлөө үзүүлдэг гэсэн маш олон судалгааны үр дүн байдаг. Тэгэхээр омега 3-ыг бол зайлшгүй бид нар өдөр тутамдаа мэдээж хоол хүнснээс авч чадахгүй учраас нэмэлтээр авал их тохиромжтой байдаг. Дээрээс нь түрүүнд хэлсэнтэй 3, 6, 9 байдаг гэдсэн. За омега 6, 9 гэдэг маань болохоор давхар одоо ургамлаас гаргаж авдаг бас нэг найрлага байдаг байхгүй юу? Тэгэхээр омега 3 дээр нэмээд 6, 9-ыг давхраар нэмэлтээр авах юм бол илүү одоо омега 3-ийн хүчийг нэмэгдүүлж хүчжүүлж өгнө л гэсэн үг. Тэгээд ер нь бол бас их цус шингэлнэ гэж бас хүмүүсч яриад ер нь омега сүүлийн үед бол ууж байгаа нь бол маш зүйтэй алхам байгаа да. За Монгол фарм компанийн чинь одоо бас яг энэ бүр шинэ төрлийн одоо бүр омега 3, 6, 9 гэдэг олон төрлийг оруулж ирж байна тий. Энэ хаана хусаас ямар омега оруулаад ирв? За манай Монгол фарм компани Швейцар улсын Swiss Energy гэдэг ийм үйлдвэрийн 5 төрлийн ийм омега болон хар сарамсыг агуулсан бүтээгдэхүүнийг оруулж ирсэн байгаа. За яг омега 3 агуулсан бүтээгдэхүүн гэхээр ингээд 4 төрөл байгаа л да. За хамгийн ихнийх нь омега 3 буюу Cardiamax. Энэ маань илүү одоо зүрхний үйл ажиллагаанд илүү нөлөөлдөг учраас Cardiamax гэсэн нэртэй байгаа. Тэгэхээр зүрхний үйл ажиллагаагаа сайжруулах, за тэгээд одоо зүрхний эмчнэр зөвлөсөн тохиолдолд энийг нэр хэрэглүүл илүү тохиромжтой гэсэн үг. За тэгээд түрүүний хэлсэн омега 3 болон нэмэлтээр 3, 6, 9 агуулсан 3, 6, 9-тэй гэж байгаа. За мөн омега 3 нэмэлтээр мультивитаминууд буюу одоо бидний өдөр тутамдаа авах хэрэгтэй зайлшгүй шаардлагатай тосон дуустдаг бол усан дуустдаг витаминуудыг давхар агуулсан ийм бас бүтээгдэхүүн байгаа. За нэмэлтээр хүүхдийн омега 3 гэж байгаа. За хүүхдийнх гээд яагаад ингэ онцлоод байна гэхээр түрүүн омега 3 төрөлтэй гэж хэлсэн тий. Тэрний ургамлын найрлагатай буюу одоо ALA гэдэг омега 3-ыг нь агуулсан гэдгээр даваа талтай. За хүүхдэд бол омега 3, DHA, EPA-ыг агуулсныг нэг их зөвлөд байдаггүй. Тэр маань бас нөгөө хүүхдийн насных нь онцлогт нь бас нөлөөсөн гэсэн үг. Тийм учраас ургамлын найрлагатайг нь хэрэглүүл илүү зүгээр. Ялангуяа хүүхдүүд чинь 5 хүртэлх наснда одоо хүүхдийн тархины сэтгэн бодох үйл ажиллагаа, тархины хөгжил нь 90% хүртлээр одоо бүрэлдэхүүн бий болдог. Гэтэл энэ хугацаанд нь бид нар омега 3-ыг давхар ингээд нөхөд өгөх юм бол одоо хар ухаанаар ярих юм бол тий илүү ухаантай хүүхэд болно гэдэг утгаараа одоо ялангуяа одоо 3-аас дээшний хүүхдүүдэд энэ омега 3 зөвлөлөх зүгээр. За хүүхдийн омега 3 дээр дан ганц омега 3 гэхээсээ илүү бас хүүхдүүдэд эрдэс байсан амин дэмүүд маш их хэрэгтэй гэжтэй тий. Тэнгууд манай энэ бүтээгдэхүүн нэмэлтээр одоо олон төрлийн витаминуудыг бас агуулсан гэдгээрээ давуу талтай энэ бүтээгдэхүүн байна. Нэрээс сургуульд орохоор нь ээж аавд ч одоо тэгэл нөгөө дэмэх өхөө байлаад олон төрлийн витамин өхөө байлждаг гэдэг одоо иймэрхүү төрлийн бүтээгдэхүүнүүд бас ухаантай болгож болох нь шүү дээ тийм ээ. За баярлалаа. Тэгээд энэ сарамсаас ороод ирсэн байна тийм. За тэгэхээр манай Монгол фарм компани бас л нөгөө Швейцарын Swiss Energy компаниас одоо компани үйлдвэрлэдэг хар сарамсны бүтээгдэхүүнийг оруулж ирсэн маа. Хар сарамс маань өөрөө бас сүүлийн үед хүмүүсийн донд бас хэрэглээ өндөртэй болсон тийм. Хүмүүс хар сарамс хэрэглүүл бидний биед үнэхээр хэрэгтэй байна гэдгийг мэддэг болоод хэрэгэлсэн. За анх одоо Солонгос, Япон гэдэг юм уу одоо яг Таиланд гэдэг юм уу яг Азийн орнууд хар сарамсыг гаргаж аваад түүний ашиг тусыг нь яг мэддэг болсон байгаа. Түүнээс хойш ерөнхийдөө бол хар сарамсны хэрэглээ өндөртэй болсон. Ялангуяа Монгол сүүлийн хэдэн жил бол хар сарамсыг толгой дараалал хэрэглэхийг бас их хүсдэг болсон байгаа. Гэтэл хар сарамс чинь өөрөө одоо юм яг хар сарамс хэлбэрээрээ байдаг. Эсвэл одоо шингэн хэлбэрээрч байдаг тий. Янз бүрийн хэлбэрээр байдаг. Гэтэл яг юм сарамс хэлбэрээр нь одоо бид нэр хэрэглэхэд өдөрт нэг юм бүтэн сарамсыг хэрэглэх хэрэгтэй байдаг. Гэтэл тэр нь сарамсыг хэрэглэхэд одоо үнэр нь живгүй байдаг. Амтан живгүй байдаг хэрэглээний хувьд жоохон хэцүү байдаг тий. Шингэн хэлбэрээр одоо ийм бий болгосон хар сарамс нь хүртэл бас ялгаагүй л өнөр нь амтад нь жоохон эвгүй байдаг. Гэтэл одоо манай Монгол фарм компани оруулж ирсэн энэ сарамс бол бүтэн ийм сарамсыг ердөөсөө л нэг ийм капсулд оруулсан гэдэг давуу талтай. Дээрээс нь энэ сарамсны одоо түүхийд нь Аргентин улсад ургадаг одоо хар сарамсыг аваад түүнийг Японы одоо маш олон жилийн ийм маш өндөр түвшний ийм технологиор гаргаж авдаг гэдгээр маш их давуу талтай ийм хар сарамс байгаа. За баярлалаа. Тэгээд мэдээж хэрэггүй дэлхийн стандартад нийцсэн Швейцар улсын бол одоо бүхэл юмнуудыг стандартын дагуу байдаг. Тэгээ илүүчгүй, дутуучгүй, хүний биеийн зохицох, үйл зохицохын бүгдийг одоо яг олон улсын стандартад нийцүүлж
ийм одоо үйлдвэрлэгч компани дээд зэрэглийг бол авдаг учраас бол бас үнэхээр хэрэгтэй газраас чанартай бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа гэж бодно. Одоо тэгвэл мэдээж хэрэг энэний талаар бас өшөө дэлгэрэнгүй хэрхэн яаж уух талаараас мэргэжлийн энэ зөрчөөс асуух нь зүг байх тийм. За тэгье. Монгол фарм компани энэ зүйч гэрэл тоёо хүрэлцэн ирсэн байна. За өдрийн мэнд сайн байна уу? Үнэхээр сайхан бүтээгдэхүүн оруулж ирсэн байна монголчуудад зориулаад тий. За тэгэхээр үүнийг одоо хэрэглээнийхэн талаараас манай үзэгчдэд танилцуулаач. За ерөнхийдөө болохоор том хүмүүс зориулсан энэ 4 төрөл байгаа. За энэ 4 төрлүүд бол бүгдээрээ уух хэрэглэхийн хувьд болохоор өдөрт нэг ширхгийг л ууж хэрэглэдэг. За курс эмчилгээ эдрэж байхгүй. Ерөнхийдөө одоо эмч маань түрүүнд ярьсан шүү дээ. Загсыг өдөр тутамдаа хэрэглэж чаддгүй, хоол хүнсээрээ омега 3-ыг авч чаддгүй гэд. Тэр яг тийм учраас мэдээж омега 3-ыг өдөр тутамдаа хэрэглэх нь маш зүйтэй. Одоо бид нэр ингээл D витаминыг яг өдөр тутамдаа хэрэглээд одоо заншлаа шүү дээ тий. Яг тэрэн шиг өдрийнхөө хэрэгцээг ингэж авч байгаарэ гэж зөвлөмөр байна. За энэ болохоор яг нөгөө дэлхийн стандартын дагуу одоо омега 3-ийн EPA болон DHA-ийн харьцаа яг стандартынхаа дагуу байгаа. За 4-ийг харьцах 3 гэстэй харьцаатай байдаг. EF нь болохоор 400 мг, DH нь болохоор 300 мг-ийн харьцаатай агуулгдсан. За Swiss Energy гэдэг брендийн ийм бүтээгдэхүүнүүдэд оруулж ирсэн байгаа. За энэ болохоор нэгийг уучих юм биш үү? Дандаа өдөрт нэг. Тэр энэ хайрсан дотор 30 ширхэгтэй нөө тий. 30 ширхэгтэй нэг сарын хэрэглээ болж байгаа. За энэ Cardiomax гэдэг нь болохоор ерөнхийдөө илүү зүрхний одоо ачаалттай ажилдаг зүрх судасны өвчлөлтийн хүмүүстээ илүү зөвлөдөг байгаа. За омега 3 369 гэж байгаа. За энэ 369 нь гэхээр омега 3-ыг 369 гээд биш 69 гээд илүү олон омега гоор баяжуулж өгснөөр илүү даваа талтай. За энэ болохоор ерөнхийдөө үе мөчний өвчтөй хүмүүс. За ерөнхийдөө омегагийн дутагдaltaй байгаа одоо тархин өвддөг, толгой өвддөг тийм хүмүүстэй бас зөвлөдөг байгаа. За энэ омега 3 мультивитамин гэж байгаа. За мэдээж мультивитамин гэхээр одоо бүх төрлийн витаминуудыг агуулж өгсөн байна. А, С, Д, Е болон Б-ийн төрлийн витаминуудыг маш олноор агуулж өгсөн нөр илүү даваа талтай байгаа. За энийг ямар хүмүүстэй илүү зөвлөх вэ гэх юм бол ерөнхийдөө нөгөө дасгал хөдөлгөөнөөр илүү хичээлдэг. Хөлсөөр нь нөгөө витаминууд нь гадагшилчдаг хүмүүс байдаг шүү дээ, тийм. Тэр хүмүүстэй илүү их зөвлөх юм бол нөгөө эрдэс байцаа алдахгүйгээр та яг биеийг эрүүл байдлыг хадгалж чадах нэ гэсэн үг болох нь. За одоо мэдээж энэ хар сармисны бэлтгэлгээ ярьсан байгаа. За энэ болохоор ерөнхийдөө хайрцагт 20 ширхэгтэй байдаг. За нэг энэ одоо нэг ширхэг нэг энэ капсулта бүтэн одоо энэ том хар сармисыг агуулсан байгаа шүү дээ, тийм. Энэ нь болохоор ерөнхийдөө хар сармисыг идэж хэрэглэхэд жоохон хэцүү. Одоо эвгүй амттай за амнаас өнөр гарах гээд ерөөхдөө олон тийм юунууд сөрөглөлүүд байна л да. За тийм юм бол зүгээр энэ капсулаар агуулад өгсөн болохоор ууж хэрэглэхэд маш хялбар. Мөн дээрээс нь ходоод хамгаалдаг байна. Ходоод нь ямар цөрөг нөлөө байхгүй энэ капсулаар бүрхэгдсэн учраас тийм онцлогтой байгаа. За энэ маань болохоор ерөнхийдөө маш онцлог ой бүтээгдэхүүн байгаа. Энэ яадаг вэ гэх юм бол ер нь бол хүүхдийн омега 3 гэж ер нь байдаггүй. За энэ омега 3 нь болохоор яг ургамлын гаралтай омега 3. За тэгээд дээрээс нь нэмэлтээр энд йод агуулсан байгаа. Бас йодтой бүтээгдэхүүн маш цөөр ховор байдаг шүү дээ, тийм. За дээрээс нь А витамин байна, С витамин байна, өсөлт дэмжин, дархлаа сайжруулна. Б-ийн төрлийн витаминууд буюу тархины оюун ухааны хөгжлийг сайжруулдаг. Одоо ерөнхийдөө омега нь яагаад хүүхдэд илүү зайлшгүй шаардлагатай гэдэг байгаа вэ гэхээр хүүхд нөгөө сууж сураг байдаг шүү дээ, тийм. Одоо яг хичээлд сургуульд шинэ орж байгаа хүүхдүүд маань цэцэрлэгээсээ одоо орохдоо ерөнхийдөө сууж хөвшиж сураагүй, тогтуургүй, хитрхи их нөгөө хөдөлгөөнтэй гэж ярьдаг. Тэр хүүхдүүдийг маань яг анхаарлын сайжруулж ой тогтоолтыг нь гэж төлөвшүүлэх илүү чухал нөлөөтэй байдаг. Тэгээд давхар нэмэлтээр йод агуулсан учраас одоо бага насныхандаа илүү их зөвлөмөр байна.
Тэгээд Хэдээс хэдэн насныхан байх энэ вэ? ингэж байгаа. 3-аас дээш насныхандаа ер нь зөвлөд байгаа юм. Гэхдээ бол витамины найрлага бол илүүд ингэж байхгүй. Яагаад гэх юм бол энэ нь болохоор яг эрзэн чихэр шиг тийм нэг гоё амттай, жүржийн амттай эрзэн чихэр учраас яг бага насны хүүхдүүдийн хаж магадгүй тэр эрсдлээс нь хамаарат шалтгаалаад ерөнхийдөө 3-аас дээш насныхандаа зөвлөж байгаа. Одоо ялангуяа сургуулийн наснд их олноороо хөөгнөрөд хичээл хийж байгаа тийм 50 60-уулаад одоо нэг ангид сууларж байгаа үед бол бас ханаа томоо тусчихгүй гээд эрсдлээс их айдаг дархлаа ундаг тийм тэгэхээр яг тэр үед бол маш чухал хэрэгтэй хан тийм хамгийн давуу тал нь энэ йод гэж энэ чи бамба булчирхааны үйл ажиллагаагаа бас ингээд дэмжиж тийм ээ йод чи ерөнхийдөө оюун ухааныг ч гэсэн сэргээдэг шүү дээ тийм омега-дагаа нэмэлтээр мөн давхар Б витаминууд нь бүх төрлөөрөө орсон байгаа учраас хүүхдээ ой тогтоолтод маш сайн нөлөөлж байгаа. Хэрэглэх заалбар энэ хүүхдэд өдөрт идэхгүй. Өдөрт дээдл нь 3 ширхэг өгнө. Ерөнхийдөө 1-3 ширхэг өгж байгаа. За наснаас хамаарч болно. Одоо илүү 3 настай хүүхдийн юм бол 1 ширхэг, 5 настай юм бол 2 ширхэг гэдэг. За илүү том настай 10 настай хүүхдүүд байх юм бол 10-аас дээш байх юм бол өдрийн 3-аар уулгачих болно. За өдрийн 3-аас бол хэтрүүлж тун хэтрүүлж болохгүй гэсэн заалттай байгаа. Энэ одоо хаагур худалдааж байгаа бол за манай Монгол фармын бүх сүлжээ эмийн сангуудаар зарагдж байгаа. Мөн үнгүү хүргэлттэй байгаа. Хүргэлт нь бол үнгүү та бүхэн бидний явцны дугаарлуу залгаад хүргэлээд авах боломжтой. Тэгээ илүү дэлгүүрэнгүй мэдээллийг уцтад асуух боломжтой байгаа. Тийм шинэ болгоныг ингээ манай телевиз үзэгчдэд зориулаад гоё мэдээлдэг танаа хамт олонд бол баярлалаа. Цаашдын ажил амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье. За бидний өнөөдрийн дугаартай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Манай нэвтрүүлгийг та бүхэн зүгээр үзэх биш те. Эрүүл мэндийн боловсролыг олгож байгаа энэхүү амгаах ухааны доктор, профессоруудын яриаг анхааралтай сонсож, за магадгүй альва өвчлөөс урьдчилан сэргийлэх. За түүнээс гадна өвдсөн байгаа бол хаана, хинт хандах, за ямар өвчлийн үед бид нар бас тийм ээ өөрөө өөрсдөө бас одоо өнөөгийн нөхцөлд эмчилж болох бай. Энэ таатай боломжуудыг манай нэвтрүүлгээс олж авна гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд бидний өнөөдрийн дугаар үгээр өндөрлөө. Гадаа уран дулаан сайхан хавар ирсэн байна. Та бүхэн агаар салхинтай сайхан гараарай. Баяр та үзэгчтэй.